За бид нар өнөөдөр бодлын тухай ярилцсан. Тэгээ өнөөдрийн маань подкастт Германы Берлин хотод ажиллаж амьдардаг Квант тайтал гээд пэйж болон группийн админ гэрлээ маань оролцсон. За тэгэд яагаад энэ бодлын тухай ярих гэж бодсон бэ гэхээр ингээл бидний толгой дандаа юм автоматар өдөржингөө юм сонин бодлууд эргэлдэж идэг. Тэгээд тэгвэл тэр би бодохдоо бодол маань бидний ихтгэл өнгөрчлөөс гардаг. Тэгэд өнгөрсөн амьдралаас дандаа гараад байгаа юм ингээ бодсон чинь тэр чинь бас ондоо байдг юм байна. Тэгэд яг хаанаас ямар бодол уран гардаг талаар тэр нь ямар учиртай байдаг талаар хэдүүлээ өнөөдөр гэрлээтэйгээ гоё ярилцсан. Маш сонирхолтой багтана. Тэг гэрлээ маань түрүүлээд өөрийгөө танилцуулж уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Квант тайлал пэйжийг хөтлөөд бас одоогоор 2 жил болж байгаа хаа миний таамаглаж байгаа. Тэгээд тэрхүү пэйжийг яагаад хөтлөх болсон шалтгаан гэхээр ер нь бол өөртөө хүлээж авч байгаа мэдээллийг тэг хүмүүстэй хуваалцаад явъя гэсэн зорилгоор тэгээд анх тэр пэйжийг нээсэн. Тэгээд одоогоор яг энэ талын чиглэлээр сонирхдаг хүмүүс бол ерөнхийдөө мэддэг болсон юм болчихсон. Ерөнхийдөө нэрээ нэг ийм пэйж хөтлөөд идэг хүн байдаг штэ гэд мэддэг болсон байгаа. Тэгээ ерөнхийдөө бас YouTube-ээр бас айгүй хүмүүс мэддэг болсон байлээ. Тэгээ YouTube бас сувг байдаг те. Тэгээ би анх бодохдоо ингээд нөгөө Facebook чинь миний ингээд сонирхдаг зүйлийн дагуу ингээд нэг групп одоо хүмүүс ингээд санал болгоод идэг штеп. Яг тэрүүгээр харчихсан аахгүй. Тэгвэл Квант тайлал гэдэг нэр нь бас айгүй сонирхолтой санагдаад яа чи ийм Квант гэдэг нэр өгсөн. Одоо ерөнхийдөө нарийн түвшний мэдээллүүдийн тайллыг одоо хүлээж авдаг гэх юм уу? Ер нь бол тэгтээ тухайн үедээ тэр нэрийг өгөхдөө одоо яг энэ чиглэлээр явна гэдгийг нь цаанаас нь хэлсэн болоод одоо тэр нэрийг өгье гэж шийдсэн л. Тэгвэл айгүй олон хувилбараас аль хувилбар дээр төвлөрж байгаа тэр зүйлийг өөртөө татахыг хэлдэг байхгүй юу? Одоо жишээлбэл одоо манифест гэдээ ярьдаг шүү дээ тий. Тэгэнгүүт чинь ямар бодол дээр төвлөрөөд ямар үйлдэл аваад ямар хувилбарыг өөр дээрээ татах чинь манифест байхгүй юу? Тийм үү? Яг тэр шиг Квант хувилбарууд чинь айгүй олон төрөл байгаа. Тэгээд эрэг бодолтой автаад эрэг хувилбарыг амьдралдаа татаж болно. Сөрөг бодолтой автраад сөрөг одоо вариантыг тий өөртөө татаж болдог байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр бодол айгүй чухал өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор тий бодлыг яагаад хүмүүс энэ одоо энэ далд ертөнцийг энергийг судлаад байгаа хүмүүс одоо судлаад ойлгочихсон хүмүүс яагаад эрэг бодол төр төвлөргээд байгаа шалтгаан нь тэр квант талбараас ямар одоо хувилбарыг өөрийнхөө амьдрал дээр буулгаж ирэх вэ гэдэг чинь одоо тэр бодлоос шалтгаалдаг гэсэн үг байхгүй юу? Хамгийн ихний чухал зүйл бол энэ бодолтой шууд хамааралтай. Тэ бодол хаана вэ? Тэ үг тэгээ үйлдэл тэгээд бодит байдал руу шилждэг. Тийм болохоор одоо үг байна уу? Үг чинь тий энэ бодож байгаа чинь үг болж гарч ирж байгаа. Тэгэхээр зөв ярих, зөв бодох, бодлоос эхлэлтэйгээр тэгээд ирээдүйн ямар хувилбар, ямар талбар дээр буuna гэдэг чинь одоо бидрээс өөрсдөөс шалтгаалдаг. Тэгээд ер нь бол ягаад энэ олон их бодол бодогддог вэ гэдэг тал дээр тэгээ хоёулаа үргэлжлүүлээд ярих гэж бодож чинь тий. Тэгээ би одоо нэг өнгөрсөн жил илүү 2 жилийн өмнө нэг ийм рил хийжсэн аахгүй. Тэгээ тэр нь юу гэхээр бодлоос одоо сэтгэл хөдлөлөөс тэгээд үйлдэлээс зуршил тэгээ зуршлаас ингээд зан авир араншин тэгээ зан авир араншин бол бидний ингээ хувь заяг тодорхойлт юм аа гэд яг тэр үедээ яг тгийж ойлгоод юу үйлдэл хийжсэн. Тэгэнгүүт тэрнээс хийжсэн. Тэгвэл ч одоо тэрний чиний ярьж байгаагаа одоо маш олон хүмүүсийн ярьж байгаа болохоор
Уусаа бодлоос бидний одоо яг яаж амьдрах юм ингээд шийдэгдээд нь штэ. Гэтэл тэр бодол чинь өдөртөө угаасаа бидний толгойд ингээд байнга нэг юм 60 70 мянган хүн бодол байдаг гэж эрдэмтэд бүр ингээд нөгөө тийч тоолцсон биз дээ. Тэгвэл тэр чинь ингээд ялангуяа 35 гарсны дараа ингээд хүний толгойд иргэ. Хүний толгойд тэр нэг юм амьдрал нэг юм байна. Би нэг ийм хүн юм байна гэдэг юм ингээд үзлүүд ингээд нэлээ ингээд тогтож ирэнгүүт тэр бодлууд ингээд автомат болчихж байгаа байхгүй. Би ингээд өөрөө бодлоо өөрчлөе ч гэсэн тэрэндээ ингээ байнга автагдаж амьдэрдэг. Тэгээд тэр одоо Жо Диспензагийн ярьдгаар өчигдөр бодсон бодлыг би өнөөдөр бодно 80 90%. Өнөөдөр бодсон бодлыг маргааш 80 90% дахиад бодно. Ингээ бодгоо тэр чинь бүр ингээ автоматчдсан, хагас компьютерчдсан амьдрал болсон. Тэгвэл одоо өчигдөр хоёлаа ярьчихсан шүү дээ, тий. Би болохоор бодохдоо одоо юм автомат юмд л байгаа тий. Тэр бодол маань миний итгэл үнэмшлээс гараад байгаа юм байна. Би хин гэж боддгийг ертөнцийг юу гэж боддгоос гараад байгаа юм байна. Одоо тэгээд энийг яг уу тэгэл өөрчлөлтөөр явж л байна л та. Тэгээд заримдаа айгүй хэцүү байна. Өнөө өглөө би хоёлаа нэг өчигдөр бодлого ярьсан учраас өнөөдөр би ингээ бодлоо ажиглаж байгаа байхгүй. Тэгээ өглөө нэг ийм рeel үзье. Орсын нэг юм сэтгэл засалч сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм биш үү? Сэтгэл зүйч сэтгэл засалч нөгөө шар хадны эмчнэр Монголоор тэр нэг тийм хүний рeel үзсэн чинь хүн ингэдэг гинэ. За бодол орж ирлээ. Бодол орж ирсэн бодолтой би ингээд нөгөө зөвшөөрөхөр тэр нь сэтгэл хөдлөл болоо хуурчдгийг байна л та. Тэгвэл тэндээсээ нөгөө үйлдэл мүлтэн гараа авчдаг юм байна. За тэгсэн чинь над чиг ийм сөрөг бодолтой өглөө болоод манай гэрт болж байгаа үйл явдал. Би сэтгэл зүйчийн сургуульд сурч байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө зарим асуудлыг ингээд нэг учрыг нь олж хэлж байгаа байхгүй. Тэг яадаг гэсэн чи би өөрийгөө айгу ууртай хүн гэж бодоод байсан чинь айгу нөгөө сүүлийн бүр хэдэн жил нөгөө ялангуяа депресд орсноос хойш ийм жоохон тухгүй байдал, жоохон дуу чимээ айгу ийм төвөгшөөгөр ийм уцаартай болцсон юм. Тэг би за гэх тэгвэл тэр уцаар гэдэг юмдаа баригдахаараа нөгөө нэг олон бодлуудыг ихэнх нь ингээд сөрөг болгоод явчихад байгаа хгүй. Энэ намайг уурлуулад байна. Энэ ингээд чанга дуурайд байна гэдэг юм уу. Дандаа нэг ийм сонин бодолтой болгонготой нэрээ тийштэй энэ ингээд хашгираагүй ингэж уурлаагүй байсан бол би зүгээр ах байсан ч гэдэг юм уу. Ингээд дандаа гадагшаа юм ингээд өөрийнхөө бодлоос өөрөө заваад байгаа хгүй юу. Тэгээд хэдхэн минутын өмнө тийм бодол бодож ирсэн. Ингээд ганцаараа нэг газар очиж сууж ингээд тайвширч чаад нэг 15 20 минутын дараа миний орчиж байгаа бодлоод айгүй жаргалтай бодлоод байгаа байхгүй юу. За ер нь дажгүй штэ. Харин тийтэй түрүүн жоохон уур уцаарлчлаа. Нэрээ би яг ингээд юмд ингээд төвөгшөөгөөд ингээд уцаарлаад идэх юм энэ ч уур гişвэс юм байна. Тэгээд ингээд амин ингээд тэрнээс хойш ингээд нэг юм арай гайгүй болоо авчиж байгаа. За тэгэхээр миний ингээд нэг 20 минут 20 30 минутын ажиглалтаар би бол ингээд сайхан ингээд дээшээ доошоо явж байна да. За тэгвэл одоо хоёлаа гэх сэдв айгуу сонирхолтой ш. Тэгвэл энэ дээшээ доошоо явсан аз жаргалтай бодлууд ч яваад байна. Сөрөг бодлууд ч яваад байна. Дунд зэргийн бодлууд ч яваад байна. Гигүүд байж та. За ер нь би айгуу айтайхан амьдч айгуу аз жаргалтай хүн штэ энэ бүр ингээд дээшээ яваад өгч байгаа байхгүй. Бүр ингээд дээшээ доошоо сайхан зөвхний бичлэг шиг байна л да. За одоо энийг ойлгохын тулд айгуу жоохон том хүрээгээр нь ингээд жоохон задлаад ярих гэж оролдъё заяа. Нэгдүгээрт төдийгөөс өдий хүртэлх амьдралдаа юу үзэж туулаад ямар мэдээлэл одоо би сэтгэлдээ хоримтлуулсан гэдэг чинь одоо бодлын тоглолтод нөлөөлнө. За хоёрдугаарт болохоор тэгж амьдрах хугацаанд ялангуяа хүүхэд насндаа тэгээд ямар ихтгэл үнэмшлүүдийг суулгаж авсан, ямар орчинд өссөн, ямар хүмүүстэй харилцсан, ямар үлгэр дуурайлал авсан энэ бүхэн чинь одоо даал тухамсрыг чинь бүтээж идэг. Одоо даал тухамсрыг нэг барилга байлаа гэж бодоход тэгээд ямар барилга баригдсанаас хамаарат одоо тэрэн дээр энэ бодлууд чинь тоглолт хийгдчихэдэг. Ямар нэгэн ягаад сүр бодолд давмгаалж яах гэхээр хүн хүнд тэгээ тэр бодолд автчихад байна гэхээр тэнд ямар нэгэн тайлах ёстой тайлал
Бачиргай манад муур. А тэнд ямар нэгэн тайлах ёстой юм зүйл байгаа гэсэн үг. Дутуу гаргасан мэдрэмж гэсэн үг байхгүй юу? Тэр дутуу гаргасан мэдрэмжийнхаа учрыг олох юм бол дахиж тэр мэдрэмж дахиж төрдөггүй, дахиж тэр бодолд автдаггүй гэсэн үг. Хэрвээ миний уур хүргээд байна, одоо түрүүн тэгсэн шүү дээ, миний уур хүрээд байна гэдэг ч юм уу. Тэр зүйл байна гэдэг чинь тэр зүйл гараагүй юм гэсэн үг байхгүй. Ямар нэгэн ууртай байх цаг хугацаанд тэрийг гүйцэд биенээс гаргаагүй. Энерги чинь одоо эд эсийн талбар дээр ч гэсэн энерги хэлбэрээр хадгалагдчихэв. Бид нар чи хэдэн мянган сая эд эсний одоо бүрдэл шүү дээ. Тэгээд эд эсээс хамаарна тий махан бие, тэгээд энэ сүнсэн бие байна. Тэгээд бодлын бие. Ингээд энэ чинь ингээд бүгдийг ингээд салгах юм бол айгүй олон иж бүрдэлтэй байхгүй юм бидний бие чинь. Тэгэхээр одоо сөрөг бодолт их байна гэдэг чинь тэнд учрыг нь олох хэрэгтэй юмнууд дотор ч байна гэсэн үг. Одоо жишээлбэл хүүхэд байхдаа ч гэдэм үү эсвэл за одоо хизээч байж болно л та эсвэл одоо анхны үерхэлд одоо хизээч байж болно ер нь надад тэр үед нэг юм хэлэх чагаад хэлэхгүй байсан одоо амаа амьдсан үг чинь хүртэл дараа нь гарч ирэх гээд байдаг байхгүй. Ягаад гэхээр тэр хизээ нэгэн цагт гарч ирж иж тэр чинь ингээд тавьж явагдана. Ягаад тэгэхээр тэр энерги урсаж байх ёстой байтал урсгалын хүчээр хаачиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр энергийг хаачингууд дараа нь дотроос одоо би ууртай юм гэдэг ч юм уу. Тэр мэдрэмжүүд гарч ирээд дахин гарч ирээд байдаг. Тэрийг тавьж явах хэрэгтэй гэсэн юм ер нь бол. Тэгээд одоо бодлыг хүний доторх хүн өөр байгаа, өөр туулалтай, өөр байгаа. Тэгээд өөр одоо даалт тухамсар нь яаж бүтсэн байна? Тэр хэмжээгээрээ сэтгэдэг, хад хүнсэг, үзэл, бодол тий тэр харах одоо даалт тухамсрын үйлсэлтэйгээр тэгээд даалт тухамсрыг ойлгохын тулд одоо тийм ингээд би ингээд нэг л тийм байна, юм байна гэл ингээд хүмүүс ярьдаг шүү дээ тий. Тэрийг ойлгохын тулд өөрсдөө ажиглаад би ер нь юу боддог хүн юм? Тэгээ юу орчин тойрон ямар байна? Би өөрийгөө дүгнэх юм бол тийм ингээд ер нь өөрийгөө ажиглаж эхэлснээс эхлээд хүн өөрчлөгдөх боломжтой. Одоо энэ даалт баг байхдаа ч юм уу одоо ингээд өмнө нь төдийгөөс өдөө хүртэл ингээд даалт тухамсараа бид нэр өөрсдөө сонгож аваагүй. Тэр даалт тухамсар чинь зүгээр л бид нэр ямар нэгэн зүйлийг ингээд тэр чигээр нь хуулаад ингээд авцсан байгаа байхгүй хуулаад чинь тийм ингээд ямар мэдээлэл орж ирж байна тэгээ шүүлтүргөө хуулаад авцсан. Одоо энэ цаг үед яах ёстой вэ гэхээр тэр мэдээллүүдээс аль нь надад хэрэгтэй юм бэ? Аль нь надад хэрэггүй юм бэ? Ялгах цаг нь болсон байхгүй. Тэгэхгүй бол хэрвээ сонгож одоо энэ амьдрал дээр ингээд төрөөд хүүхд олж төрөөд энэ надад хэрэгдэггүй гэдгийг ялгахгүй учраас бүгднийг нь авчиж байгаа шүү дээ. Одоо энэ цаг үед одоо ялангуяа энэ энергийн эрэнд тий одоо зарим нь тий 3D-ээс 5D рүү шилжиж байгаа гэд тэр энергийн шилжилтийг хийхин тулд сөрөг байгаа мэдээллүүдээсээ салах хэрэгтэй байхгүй хүний одоо дотор байгаа мэдээллүүд хүн болгон тэгэх юм бол тэр энергийн шилжилт хийгдэнэ. Хийдэж чадахгүй одоо ингээд яг дунд нь бацчихсан хүмүүс айгүй их байна шүү дээ. Хийчихье. Олон хийх гээл нөө сүнсэн дотроос хүсээд байдаг. Гэтэл бодол тарих нь болохоор ингээд нөгөө тийш явал сүнсэн нөгөө тийш явал ингээд хоёр толгойтой хүн шиг л гэдэг байгаас тий. Ер нь л тэгээд түрүүний яг ингээд түрүүнийг ингээд тэгсэн шүү дээ. Та нөгөө сүр бодол бодож байгаад ингээд жоохон тайвшраад ингэсэн чи айгүй гоё эрэг бодолтой юм биш тий. Энд чинь болохоор жинхэнэ өөрөө ч мөн чанар байхгүй. Тэр сүр бодол чинь хизээч ер нь над сүргэн боддгоо заяа. Ер нь яагаад боддгоо гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар ингээд буцаагаад ингээд хүүхэд нассаа бодохоор ер нь сүргийн боддог байлуу. Боддгоо л байсан байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр тэгвэл одоо яагаад сүр бодол бодоод байгаа? Тэр сүр бодолтой холбоотой ямар үйл явдал миний амьдрал болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр үйл явдал чинь дахин болоод байгаа илүү тэр цаг хугацаанд болоод өнгөрцөн билүү? Тэр цаг хугацаанд болоод өнгөрцөн зүйлүүд ихэвчлэн байдаг байхгүй юу? Өөр нэг цаг хугацаанд 10 жилийн өмнө, 5 жилийн өмнө, 20 жилийн өмнө ч байдаг ч юм. Яагаад тэр зүйл дахиад тохиолдох хэвтэй? Тэр үед тэгсэн. Наа чинь тэгжил одоо ятгчих бах. Тэ нэг юм хашралсан юу яадаг чинь. Тэр мэдрэмжүүдээ тавьж явуулаагүй байхгүй. Тэрнээс юм тэр үйл явдал болсон уу? Болсон. Тэр үйл явдлаас суралцаад би ингээд ийм тохиолдол ингэх байсан юм байна. Тэгээ сурчлаа гэд хүлэн зөвшөөрөө тэр мэдрэмжүүдийг тавьж явуулахгүй бол
тэрийг ингээл нэг сөрөг бодол чинь бодол болгон мэдрэмжтэй заяа. Мэдрэмжтэй тэнгууд ганцхан болсон үйл явдлыг хүн одоо 1000 удаа одоо нэг удаа болсон үйл явдал чинь одоо нэг зовлонтой үйл явдал байлаа гэж бодно шүү дээ, тий. Зовлонтой үйл явдал. Тэр зовлонтой үйл явдал болчоод нэг л удаа болоод өнгөрсөн. За бүр болий 2 удаа болоод өнгөрсөн. Гэтэл 2 удаа болоод өнгөрсөн зүйлийг яагаад ингээ 20 удаа, 30 удаа, тий 100 удаа, 1000 удаа болгоод байгаа юм бэ гэдэг чинь асуулт байхгүй юу? Ерөөсө тэр өнцгөөс нь хүмүүс яагаад заавал одоо муу хувилбартай байх хэвтэй юм, тий? Яагаад гоё хувилбартай яж болох юм? Тэнцээ нөгөө нэг квант хэмжээст сайн хувилбар, муу хувилбар нь хоёулаа байхад яагаад заавал муугийн татаж авчрах гээд байгаа юм? Тэгээ тэрий чинь монголчууд одоо дээр үед ёрлох гээд байгаа байхгүй юу? Одоо бидний монголчууд Монголд энэ өв уламжлал гэдэг чинь айгу цаанаа их л гоё нарийн учирч чадсан те. Жохон одоо ингээд ойлгоод ирэхээр вау энэ ч баг бид нар зүгээр л тэр чигээрээ гарын авлага ингээ өв соёл дотроо байгаа байхгүй. Жохон ухаад бодох юм бол тэгээ тэр байгаа юм анзаардгүй юм байл л те. Ямар нэгэн нөхцөл байдал үйл явдалд орж иж эн чинь ийм учиртай энэ үг чинь ийм гоё цаанаа даалт тутахтаа юм байна штэ гэдгийг ойлгоод. Ер нь Одоо яагаад тэрийг одоо би наадах чи нэг жишээг авч хэлье. Нөгөө хүмүүс ингээд нөгөө айгүй их том эмоц үүсгэсэн юм амар сайн сандаг штэ. Тэгэнгүүт ингээд нөгөө хүнд дурлаад хаягдчихаараа. Төгөөд чи одоо хаягдсан шархан дээр хэдэн мянган удаа толгоонд эргэлдүүлнэ штэ. Яа тэрсээ намайг яагаад хайчих тэгсэнгүү гингүүгээ хэдэн мянган удаа эргэлдүүлэнгүү чи нөгөөд чи одоо жигхэн чиний яриад байгаа юм болоод. Тэгвэл яста ирчүүд итгэхгүй, ирчүүд хүүхдүүд итгэхгүй ч гэдэг бо тэгэнгүүт энэ ингээл болдго юм байна. Гэхдээ ганцхан тэр зүйл дээр ч бас биш. Гэхдээ ер нь бол энэ айгуу түгээмэл жишээ байхгүй. Эрэгтэй хүн дээр чинь нэмэгтэй хүн дээр чинь ингээд амьдралдаа нөгөө нэг сэтгэлийн шарах авчгаараа одоо сэтгэлийн шарах авцсан гэдээ итгэж байгаа шүү дээ хамгийн гол нь. Яагаад сэтгэлийн шарах аваад байна? Тэр нэг мэдрэгдээд байгаа гонигтай мэдрэмжээ одоо ингээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ингээд өөртөө төвжээ болгоод үүсгээд өөртөө болоог хүсэж байгаа байхгүй. Тэр мэдрэмж за ингээд салж байгаа юм чинь дээ гэд ингээд тий. За одоо ингээд хамт амьдрахгүй юм чинь дээ гэд. Тэгээд тэр мэдрэмжийг гүйцэд тавьж явуулахгүй. Дотоод тавиач юм гээд би хаягдахгүй одоо тий нөгөө баруун мөрөн дээрх чөтгөр баруун мөрөн дээрх борхон зүүн мөрөн дээрх чөтгөр гэдэг шиг тий нэг чөтгөр нь ч хаягдахгүй штэ гэдэг шиг жоо. Тэнгөв тэр бодолд илүү автсан учраас үбүү гэд эсэргүүцээд байгаа байхгүй. Тэр мэдрэмжийг гониглаад гүйцэд гониглаад тэр мэдрэмжийг гаргачихлаа. Баярлаад тэр гүйцэд мэдрэмжийг бас гаргачихлаа тийм үстэй. Баярлахаараа л гаргачаал нөгөө сүр мэдрэмжээ болохоор гаргахгүй бидээ төвжиж үдэлчихэл дараа нь олонгоот надад би ч айгүй их сүргийн боддог хүм гэл тийм ээ тэрэндээ ингээл автаар. Тэгээ ер нь одоо хэр их хэмжээний сүрэг бодолд автчихин төдий чинээл дотор байгаа тэр сүрэг мэдрэмжүүдийг гаргах хэрэгтэй юм байна л да. Ер нь одоо чисээ нөгөө ингэ ярьлаа шүү дээ баруун мөрөн дээрх бурхан зүүн мөрөн дээрх чөтгөр хоёр ингээд бодолт нөлөөлөд одоо тэгээд үлдэх шигтэй уусаа тэгэл тийм юмнууд зөндөө байдаг шүү дээ. Тэгээд одоо ингэ миний жишээн дээр авахаар баг л тийм л байгаа байхгүй. Нэг нэ амар сүрэг байжээс тэгээд за. Тэгээ би нэг тэгээ энэ юу тайлбарлах вэ? Одоо ийм л дээ. За бидний энэ харагдаж байгаа юм тий би сүнс байгаа гэдэгт итгэдэг тийм үү? Сүнс сүлдэх юмар байгаа гэд. Тэгээ тэр зүйлдээ итгэдэг хэрнээ. Одоо зарим одоо энэ даалт ертөнцийн чинь нөгөө нэг махан бийгүү гэх энерги биетүүд, хэсгэл биетүүд, тэм зүйлүүд гэж байдаг. Тэгээ тэр зүйлүүд чинь одоо сүр болон эрэг биетүүд байдаг байхгүй юу? Тэгээ тэр чинь одоо бүх зүйл физикийн хуулиар бүх зүйл энерги юм бол тэд нар бол сүрэг энерги, эрэг энергиуд. Гэхдээ тэр одоо зүйлүүд одоо тэр одоо монголоор одоо түгээмэл гэдэг юм тий одоо аль нь тэр чөтгөр протон юм ч гэх юм тий. Одоо дээд оршихуунууд чинь тэнгэрүүд, борхтууд, сахиусан тэнгэрүүд тий тэд нар байдаг байхгүй юу? Тэнгүүд тэд нар чинь байгаа. Гэхдээ энэ махан бийгүү энэ хийсгэл хэлбэрээр энерги хэлбэрээр оршиж яадаг. Тэд нар өөрсдийн гэсэн ухамсартай дээд оршихуунууд нь хүмүүст
эерэг бодлуудыг дээр нь дэмжлэг өгөн тэгээ санаа одоо шин санаа оруулж ирнэ тий сөрөг ертөнцийнхэн болохоор муу бодол дээр тоглолт хийдэг гэх юм. Ер нь бол тий. Тэгэхдээ тэр муу бодол дээр тоглолт хийхдээ одоо чиний энэ амьдралын ямар туулал туулсан тий. Энэ сэтгэлийн шарахтай тэгээд сэтгэлийн шарахтай бол сэтгэлийн шарахтай юм дээр нь ингээд тоглолдог гэх юм. Тэнгүүд одоо эерэг талынхан болохоор одоо наадахнаас суралцаад ингээ ахиа, дэвшиа, цаашаа явъя гэдэг байхгүй юу надад. Тэгээ тэр чинь нөгөө бодлоор орж ирдэг. Чирийг яаж мэдэрдэг гэхээр ер нь бол мэдрэмжээр мэдэрдэг. Зарим хүмүүс яг зөнгөөрөө мэдрэн зөнгөө барьж авах хэрэгтэй. Тэгээ тэр хүн ер нь буруу тийш явна гэдэг чинь нөгөө сөрөг бодол өгöd байгаа нөхдүүд их автаад байгаа гэсэн үг байхгүй. Гэхдээ бүх бодлоод чинь одоо эн тэнтэс орж ирдэг. Ер нь бол ганцхан би бодоод байна. Би гэдэг чинь яг хин юм бэ те. Яг би бодоод байгаа мó? Надад бодуулаад байгаа мó те. Хүн гэдэг чинь өөрөө зүгээр нэг антен шиг байхгүй ер нь бол ингээ бодол хүлээн авахч. Тэнгүүтээ аль долгион дээр өөрөөсөө ямар орчим энерги ялгаруулж чинь тэр долгионыхаа зүйлүүдийг ингээд хүлээж авч яадаг бодлоор биеэрээ мэдрэхүүгээрээ тий 5 мэдрэхүүгээрээ тэгээ бүгдийг тэгж хүлээж авчдаг. Хэрвээ ингээд сөрөг бодолтой автчихин гэх юм бол гэтээ яг түр хугацаагаар автвал ороод гарч байгааг нь шинж байхгүй. Удаан хугацаагаар автчихын гэдэг чинь энергийн хэмжээсээ маш доош унтсан. Өөрөө чинь энерги бол доор байна л гэсэн. Ер нь бол доод хэмжээсээ унтсан байна л гэсэн. Одоо унтсан гэхээр чинь нөө махан биеэр төсөлтөр чинь би ингээл гэртэл байна гэдэг шүү. Тэгээ ямар үед нь ингээд гоё жаргалтай байгаад байгаа юм. Ямар үед нь тийм ингээд харанхуй өдрүүд болчиход байгаа юм. Тэр чинь бүгд энергийн талбар дээр явагдаж байгаа байхгүй юу? Тэнгуү чи нөгөө тэр чи нөгөө таталцлын хууль гэдэг байгаа шүү дээ тий. Та юу бодно? Юун дээр анхаарал хандуулна? Тэр юмаа л амьдралдаа татна гэнгүүт чи одоо бид ингээ бодож байгаа бодлынхоо одоо долгионоор одоо хэлбэлцлээр эерэг сүрэг дээр доогуур одоо юу гэж хэлдэг. Тэргүүрээ тэр холбоотой амьдралуудаа тий сэтгэл эмоц гаргачдаг. Тэгмээ тэр эмоцоос яг тийм юмнуудаа л амьдралдаа татчихдаг. Тэгтэл бидний бодол чинь бас яг миний бодол мөн байна уу үгүй юу гэдэг нь бас асуудалтай болчихлоо шүү дээ. Би өөрөө сөрөг байгаад гаднаас сөрөг мэдээлэл татаад байна уу? Би эерэг байгаад илүү гоё эерэг мэдээлэл татаад байна уу? Угаасаа хүн ингээд нөгөө эерэг ингээд тайван ингээд байх үед дандаа ингээд нэг ийм юм хий, тэрийг бүтээ, одоо тэгчий тэр гэдэг санаанууд орж ирээд жоохон сөрөг үед стан яриа тэр тэгээд тахтаа яадгийн, энэ ингээд тахтаа яадгийн, ингэчи тэгчи гэд дандаа нэг бурууга бус руу бухсан. Ингээд нэг орлсон. Ингээд нэг сэтгэл санаагаар унсан. Тэгээд одоо гэрлэлээр ярих юм бол нэг юм бүүдгэл гэрэлтэй. Одоо тэгээд сайхан үедээ бол нэг юм гоё том цэлхэр юм гэрэлтэй өрөөнд байгаа ч юм шиг. Тэгээд чиний ярьснаар зөвхөн бодлоогч биш хүн ингээд нөгөө мэдрэмжээрээ бас хүлээж авдаг штеп. Заримдаа ингээд хүмүүс ярьж байгаа нэг аймаар юм яриад гинт нуруугаар ингээд алцаж байгаа юм шиг санагдаад явчихдаг штеп тий. Одоо сөрөг мэдрэмж ярихаар хүмүүс нэ илэрхийлэхтэй тэгдэг штеп. Дотор харанхуулаад гэл тий. Одоо дотор цэлмээд гэдэг эсрэгээр нь ярихаар тий ингээл өндөр ямар гоё дотроос цэлмээд байна. Тэр чинь нөгөө нэг энергийг мэдэрч байгаа хэлбэр нь багхгүй. Ер нь бол яаж мэдэрч байгаа. Одоо нэг нь бол нэг ингэдэг ч хүнээр очиад засал хийлгэх ч юм уу найзтайгаа ингээд нэг айгүй гочин сэтгэлээс ингээд яриа өрнүүлээ октоудаар нэг хаа хи ч гэдэм үү те нэг юм гоё таашаалтай цаг өнгөрөөсний дараа ингээд нарсуу харахаар баг ингээд гэрэлтэйч болцсон юм шиг энэ гэр мэг чинь нэг өнгөлөгч болцсон юм шиг те гэрээ цэвэрсний дараа гэр мэрэг гэлтгнаатчих шиг баг л чиний амьдрал дээр болгол тэр зүйл чинь бас ялгаатай байгаас та анзарч ирсэн үгүй юу? Ямар хүмүүстэй цаг өнгөрөөж байгаа гэдэг чинь айгүй чухал л. Одоо өөрөөс чинь дээд эрчим энергитэй хүмүүстэй цаг өнгөрөөх юм бол дараа нь ингээд дотор дүүрч гисэн байдаг. Хэрвээ доод эрчим энергитэй хүмүүстэй цаг өнгөрөөхөөр гоё байсан юм шиг хэрнээ дараа нь нэг ядарсан тий ингээд нэг
нэг хэсгээ алдсан ч юм шиг тий. Тэр чинь нэг энергийн алдагдлалд орчдөг байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо сөрөг хүмүүс чинь одоо юу гэдэг вэ? Тэр хүмүүс дээр айгүй их одоо сөрөг эрчим энергинд ингээд цугларч гасан. Тэр эрчим энергиуд чинь бусд хүмүүсийн эрчим энергийг ингээд бас авч яадаг байхгүй. Тэгэхээр ямар хүмүүстэй уулзахаар гоё яагаад байна? Ямар хүмүүстэй уулзахаар дараа нь ядарсан ч юм уу, тухгүй ч юм уу нэг юм байдаг шүү дээ тий. Тэгээ ямар хүнтэй цаг өнгөрөөж яах гэдэг чинь нас шалтгаална. Ер нь бол зөвхөн одоо хинтээ чамаагүй цаг өнгөрөхөөр тийм биш байхгүй ял өөр. Энергийн хувьд хүмүүс өөр байхад одоо дээд эрчим энерги одоо арай эрчим энерги өндөртэй хүмүүстэй өнгөрөх юм бол дараа нь гоё мэдрэмжтэй байдаг. Тийм. Зүгээр л ингээл одоо нэг юм хүмүүс идэх чинь жишээлбэл ингээс одоо тий найзуудтай уулзаад хов бацсан ч амар гоё яллаа гэн. Тэр хин хов бацаад байгаа нь тий хэнийг хооллоод байгаа юм гэдэг чинь юу яадаг байхгүй юу. Яг тэгээд тэр яг удаан хугацаагаар тэр энерги хадгалагдаж чинь тэрхүү үедээ гоё байгаа дараа нь бас ядарч чинь үү гэдгээ бас анзаарах. Тийм. Тэр нь бол Одоо нөгөө хамгийн энгийн жишээ бол юу шүү дээ. Нөгөө нэг дараа нь толгой өвддөг шүү. Би нэг амар толгой өвдчихсэн. тийм яг хүн дээр өөрөөр Тийм. илэрж байгаа байхгүй. Зарим үнээр толгой нь өвдөрн, зарим хүмүүс их ядарна, зарим нь их унтна. Тэгэл нэг л юм өөр сувд орой ч юм уу болоод тий нэг залхуурах мэдрэмж орж ирдэг ч юм уу одоо ямар ч үгүй хүн дээр шал өөрөөр орж ирнэ. Эсвэл зарим хүмүүс чинь ийм энерги мэдрэг хүмүүс чинь тэр хүмүүсийн хажууд очингуутай мэдэрдэг. Эндээс хол суух хэвээр тий. Яг хажууд нь сухаар мэдгүй би зараагаад байна. Надад нэг л энд байх таалагдахгүй байна гэдэг ч юм уу тий. Тийм байж бас болно. Зарим хүмүүс ингэж яриад ш. Тэрнтэй уулзсны дараа толгой өвдөд. Тэр манад ирээд явсны дараа манайг дандаа нэг хэрүүл мөрөөс гардаг гэх нэг хүмүүс ч бас амар ажиглагдсан байт юм л. Тийм чи ер нь бол тийм хүмүүс зөндөө айгүй сайн мэдрэмжтэй өөрсдөө анзаараад нэг л юм цаана нь ажиллаад байна гэдгийг ойлгоцсон хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ яаж гэдгээ нэг сайн мэдэхгүй ч гэсэн ер нь ингэхээр гоё болчтой, ингэхээр яачтай ингээд. Тийм хүмүүс байгаа. Одоо тэгэл одоо тапт 2 гэж нөө 2 хүн сууж ин гэж байхгүй шүү дээ. Тэгээ дээгүүр чинь одоо мануул сахиул одоо тий нөгөө сахиулсан тэнгэрүүд нь ингээл доогоор магуур нэг юунууд бас байгаа. Энэ зэрэг юмнууд бол бэв шүү дээ. Тэгвэл хараа. Одоо хүн чинь тэгэхээр ингээд нэг энэ ингээ надад нэг хүн даалт ертөнц ил ертөнц гэдэг айгу гоё тайлбарласан аахгүй. Нүдээ хаа даалт ертөнц нүдээ нэхэр ил ертөнц нүдэнд харагдаж байгаа ил ертөнц харагдахгүй байгаа даалт шүү дээ. Тэгээ би нэр тийм шүү дээ. Наач айгу амархан тайлбар байдаг. Тэгвэл бид нар ч барыг коктейл явж штэ тий. Тийш дээ ер нь аль тийш дээ. Би бас нэг заа нэг нэг шоколадны набор шиг юм шүү дээ. Ингээл нөгөө нэг тий. Нэг олон төрлийн юм ингээл. Би бас юм гоё хүндахтай коктейл гэдэг чи л гоё шоколадын набор тэр дотор чи нэг юм нөгөө коньяктай шоколад цагаан шоколад живстэй шоколад. Харин тий. Тэгээ нөгөө нэг одоо энэ бүхий л энэ одоо бид нар ингээд хүн гэдэг зүйл байна тий сүнс байна энэ махан бие байна тэгээ бид нарыг эргэн тойронд бүрэлж байгаа айгүй олон орчинлууд байна гэхдээ эдгээр болохоор ингээд бүгдийн нэлээд судлаад янгот бүгдээрээ хүний хөгжлийн төлөө байдаг гэхдээ тэр хүнийхээ хөгжлийн төлөө тэрийг давах тэрнээсээ суралцах ойлгохгүй болвол тэнцэнэ ингээд гацах зовох одоо тийм зүйлүүд айгүй их байдаг юм. Доод орчим энергийн биетүүд гэж ярих юм бол тэр зүйлүүд чинь ингээд тодорхой хэмжээгээр хүмүүсийг ингээд сургааж дээшлүүлж чадварчулж яадаг тийм зүйлүүд байдаг байхгүй ер нь бол. Гэтэ бүгд бол тийм биш л дээ. Ер нь бол айгүй олон зүйлүүд тийм байдаг. Нэгсэнтэй уул нь надад тэд нар байхгүй бол сүдэр байхгүй бол гэрэлтэй гэдгийг мэдэхгүй гэдэг шиг ер нь бол заавал эрэг сөрөг талыг
хоёулаа байж иж нөгөөтг нь нэгийг тодтогчээдэг, нэг нь нөгөөгөө тодтогчээдэг зүйл. Гэхдээ тэгвэл энэ сөрөг зүйл чинь одоо сургаж идэг сайн зүйл гэх юм бол бас хэд тэрэнд автах юм бол доошоогоо ороод магадлал айгүй өндөртэй л дөө. Тэгээд доошоогоо урдгүй хүн яг ер нь тэнцвэрийг олж сурах нь айгүй чухал гэдэг ер нь бол. Миний тэ хамгийн доод хэмжээс нь ингээд тэнцвэр дээр ирэх. Тэрнээс доошоо бол орж болохгүй. Орлооч гэлс гарч ирдэг баг. Тэр энергийн түвшингээс. Одоо тэнцвэр гэдэг чинь айгүй олон зүйл дээр шүү дээ. Ер нь бол хүнд чинь махан бий вэ, сүнсэн бий вэ, бодол оюун бодлын бий вэ. Бодол оюун бодлын тэнцвэр дээрээ байх хэвээр, сүнсэн бий чинь тэнцвэр дээрээ байх хэвээр, махан бий чинь тэнцвэр дээрээ байх хэвээр. Тэ? Одоо жишээл махан бий дээр ярил л да. Энэ махан бие тэнцвэртэй байлгахын тулд ер нь бол одоо тий спорт хийх хэрэгтэй. Биеэ ингээд тэнцвэртэй авч явах хэрэгтэй. Тий. Тэр сүнсэн биеэ тэтгэхийн тулд тэр зүн совин мэдрэмж дотроос өгч байгаа тэр бүний мэдрэмжүүдээ ойлгох хэрэгтэй. Тэгээ оюун бодол дээр ингээл ухамсартайгаар байх хэрэгтэй. Оюун бодлоо ухамсартай. Ухамсаргүй тэгээл нэг бодол орж ирлээ тэр бодол төглөө. Одоо зүгээр жишээлбэл айгүй бодолд автоматтай хүмүүс хийдэг зүйл гэх юм бол хамгийн эхлээд анзаардаг зүйл ингээл за ингээл нэг хоол хийжсэн хүш би тэр нэгэ мартцсан бай тэрийг хий. Өө энийг хийгээл. Үүшээ би жаагаар хийжсэн шүү дээ гэл ингээд үсчээд байгаа байхгүй. Тэр хүмүүс чи яаж яана гэхээр бодол ихтэй ухамсаргүй тэгээд тэр орж иж байгаа бодол болгонд автаад ингээд үйлдэлээ хийгээд яваад байгаа байхгүй. Ер нь одоо тэгээ ухамсартай байх юм бол тэр зүйл угаас багасчдаг гэх юм. Чисээ нэг айгу гоё үнц гаргаж ирлээ шүү дээ. Одоо ингээл нөгөө тийм сөрөг ичүүчээд тэгээ эргэнч байдаг, гоёнч байдаг юм уу? Хаанч байдаг угаасаа коктейл юм байна. Тэнгуут чинь яг сөрөг юм яриад ирэнгуут чинь хүмүүс ингэдэг байхгүй. Өөрөө тийм биш. Хүмүүс ч гэжтэй за би тийм биш. Тэгэд ярангуут яана сөрөг юм байлгаж болохгүй юм биш дээ гэд одоо ч та магаа хасаагаал арчуучээр өстэй газ бүгдийг нутаал тий. Тэгвэл эн чинь угаасаа байж л идэг зүйл юм байна шүү дээ. Гэхдээ зүгээр хэмжээг нь хэтрүүлж болохгүй юм байна. Тэрнээс салах аргууд салаад ингэж ерөнхий тий махан бие, бодлон бие одоо сүнсэн биенийхээ энергийг байнга дээшлүүлж явах хэрэгтэй юм байна. Дээшлүүлэл уг нь бидэнд хэрэгтэй юм байна. Тэхийн тулд тэрнээс айж ингээ арч хүжлаамаа хасаагаал тий. Өө тэрнтэй уулзчихсан чинь та тэгсэн байх вэ? Одоо юу ч гэдэг юм тий. Тэгснэ нэг хүн дээр очивол тэр надад тийм би тэгсэн байх вэ гэдэг нэг хүмүүс ингээд нэг юм нийтлэг юм айц яваад байгаа байхгүй. Тэгвэл тэрний оронд окей. Надад ийм юм яаж байгаа ч би энэс юу ойлгох ёстой. Яагаад надад нэгэн төрлийн бодол тий нэгэн төрлийн юм байнга тохиолдод байгаа юм. Одоо тэгэд яагаад би хүн надад ингэж хэлэхээр миний уур бүгд байгаа юм. Яа би инхээр миний стресс санаагаа унаад байгаа юм. Унаад байгаа маань хэр урт вэ гэх тэгээ ингээд чи өөрийгөө ажиглагэдсэн шүү дээ. Өөрийгөө ажиглахаар ингээл тэгвэл тэндээсээ нөгөө айхын оронд тэртэйгээ нүүр тулж агаад би юу сурах гээд байгаа гэдгийг л олж ойлгох гээд байгаа юм байна да. Тийм үү? Одоо тэр сөрөг мэдрэмжүүдийг яагаад орж ирээд байна? Өнгөрсөн үйл явдлаас болж орж ирээд байна уу? Эсвэл надад юм ойлгох гэж орж ирээд байна уу тий? Тэрийг дахин орж ирээл гэвэл тэнд нэг юм байгаа л гэсэн үг юм бол. Одоо түрүүн ярьсан тэр чинлэнгууд жишээлбэл тэнтэй уулзсан чинь тэгчлээ гэдэг ингээд хардалт сэрдэлт орж ирж байгаа байхгүй юу? Тэгээ болгоомжлол тэрний чинь цаана найз байгаа шүү дээ ер нь бол. Ингээ айгаад байна. Юунаас айгаад байгаа юм тий ингээд би ер нь яагаад айдаг болцсон. Тэр гэдгийг ингээд өшөө ингэж ойлгох хэрэгтэй тоххой ер нь бол яагаад би ингээ хардалт сэрдээд байгаа юм тий тэр хүн тэгэл хардалт сэрдэн тэгээ тэр тим хүмүүстэй бас байх хэрэгтэй ч юм уу тий. Ер нь бол одоо тэр ер нь бол энэний цаана бол янз бүрийн айдсууд байгаа. Гэхдээ айдс гэдэг зүйл чинь одоо тэр бас л нөгөө дотор байгаа дутуу мэдрэмж байхгүй юу? Дутуу гаргачихсан мэдрэмж. Тэр үедээ айгаад яасан ч гэсэн за ингээд болоод өнгөрөө тайвширсан байна тий. Одоо энэ дотоод хүүхдийн янгаалт тэр чинь одоо ингээд дутуу гаргасан мэдрэмжүүдийг чинь ингээд янзалж өгдөг байхгүй юу? Ер нь бол одоо өөрөө эсвэл одоо нэг гүн бясалгалын төлөвч шилжиж байгаад ингээд дотоод хүүхдээ аргаддаг, тайвшруулдаг тий. Тэд нар чинь болол ерөөсөө
Тэр дутуу гаргацсан мэдрэмжүүдээ л гаргаад байгаа шүү дээ. Гэхдээ юуг дутуу гаргацсан? Яагаад уурлаад байгаа нь? Одоо жишээлбэл монголчууд дээр одоо нийтлэг байдаг зүйл алдангаа тий жоохон бахтан тий үг хэлээ илэрхийлэх юунуудыг ингээд хаацсан ч гэдэг ч юм уу тий за том хүн ярьж дуугаа гэл тэгээ тэрнээсээ олоод ингээд хэлмээр байсан зүйлээ хэлээгүй өнгөрөөцсөн тэр мэдрэмжүүдээ ч байдаг ч юм уу эсвэл одоо хүүхэд байхдаа одоо гомдсон байлаа гэж бодох би тань ингээ гомдчихлоо гэдгээ мэдэхгүй тэгээд тэр мэдрэмжээ төвччихөж байгаа шүү дээ гарга гомдсон за яг тэр зарим хүүхдүүд бол шууд уйлаад ойрлол чалаад зарим нь дуугаа ураагаал ингээл явчихдаг шүү дээ тэр мэдрэмж болгоонууд чинь ингээд дотор ингээ хадгалагдсан байдаг байхгүй тэгэнгүүт тэд нар чинь ингээл за яг нэг 20 эд мэд ингээд 30 хүртэл ингээл яваал тэгж байгаа л яг цаг нь олоод ирэхэл тэд нар дотроосоо нөгөө нэг хоримтлагдсан юм чинь одоо энэ махан энэ бие чинь ингээд сав штэ тий сав гэж ойлгоход тэр хоримтлагдсан энерги чинь ингээд цавн дотроо багтахаа болоод ирэхинтэй буцаага тэрийг за эдрийг гаргаж хаяа гэж шилдэг байхгүй. Тэгээ тэр гаргах гээд байгаа мэдрэмж чинь одоо сэтгэл ботролд орох гэдэг ч юм уу одоо хөрсний дараах юмрал байдаг ч юм уу тэр зүйлүүд чинь болдог байхгүй. Яагаад гэвэл тэр дотор байгаа энерги чинь баригдахгүй ч гэсэн энерги чинь одоо ингээд бэж идэг тий ингээд ер нь бол барьж бодно шүү дээ датагт үндэс. Тэгэл тэр энерги чинь ингээд одоо сав байлаа гэхэд сав чинь дүүрсэн учраас энэ хэрэггүйг нь гаргаж хаяа гэд одоо сүнс чинь дотроос чинь шахдаг байхгүй. Эдгэр чи хэрэггүй шүү дээ миний энэ махан бид энэ сүнсэн бид хэрэггүй би эдрийг гаргаж хаймаар байна. Тэгэнгүүт бодон нөгөө хүн өөрөө бодонгуудаа би одоо юундаа ингэж уйлаад байгаа юм. Юу болсон гээл те ингээл нөгөө нэг шаналлалт ингээл өстө би уйлж болохгүй гэл өөрийгөө ингээ те зоригтой хүчтэй харагдах хэвээр гэл юудаг чинь те эр хүн юм чинь те уйлна гэж юу хэлсэн бэ гэл эмхтэй он болонгот өстө ингээл тэгээ өөрсдөө ингээ төвчээд байдаг. Тэр мэдрэмж гарч ирж байвал тэдрийг аль болох гаргах хэрэгтэй. Гаргах юм бол энергийн талбар дээр тэр энергиуд чинь энэ биенээс чинь чөлөөлөгдөд одоо энэ самнаас чинь гарч байгаа байхгүй ер нь бол. Тэгээ тэгчиж энэ биенд чинь орон зай бий болно. Тэр орон зайдаа өөр шин гоё эерэг энерги оруулж ирж болох байхгүй. Хэрвээ энэ бие чинь сав гэж үзэх юм бол эерэг энергиуд нь ч байна, сүрэг энергиуд нь ч байна. Хит их сүрэг энерги дүүрээд ирэхин цагт энэ бодол дотор маш их сөрөг бодол бодогддог. Сөрөг бодол ихтэй байна уу гэхээр сөрөг бодлын энерги хоримтлуулсан байна л гэсэн. Тэгээ тэр сөрөг бодлын энерги хоримтлуулсан юм чинь тэр сөрөг энерги юм чинь гаргаж болдог байхгүй. Тэгтээ гарахтаа одоо зарим хүмүүс гэдэг чинь ёо бясалгал хийхээр уйлаад байх юм. Тэр уйлаад байгаа чинь гараад байгаа байхгүй юу ер нь бол. Тэр чинь уйлж гин сэтгэл хөдлөл мэдрэмжинд автчихээн. Яг үгүй ямар үйл бодлоос болоод тэр бидгийн зарим хүмүүс сандаггүй, санал юм шиг санахгүй юм шиг тийм. Би зарим нь одоо хүүхэд нас руугаа шилжиж чадаа тийм ингээд шилжингүүт тэгэхэд чинь тийм үйл явдал болсон юм биш. Тэгээд тэгсэн юм биш. Тэгээд өөр нөө мартцсан байсан дурсамж нь гарч ирдэг ч юм уу тийм. Ер нь бол тэр дотор сөрөг бодол их байна гэдэг чинь ерөөсөө сөрөг орчим энерги бие торимтлагдсан, сүнсэн торимтлагдсан байна л гэсэн үг байхгүй. Би чи нэг удаа яс чи 2 настай үед авчижсэн юм байна. Одоо нэг ашаа жоохон урагшаага явах нэг хэрэг ба. За тэгвэл одоо энийг гаргах шаардлагатай байна уу? Гаргахын тулд бяцлаглаар хийж болох юм байна. Өөрөө өөртөө ажиллаж болох юм байна. За өөрөө өөртөө ажиллана гэдэг маань нэлийн удаан хугацааны болоод байгаа шүү дээ. Тэг би одоо тэгвэл чинь энэ дээр нөгөө тусалдаг мэрэгчлийн хүмүүс байгаа дээ шүү дээ одоо. Тэ? Би одоо өөрөө яг ийм нэг асуудалтай. Одоо тэр нөгөө мэдрэмжэндээ гацсан гэдэг нэг юм байна л та. Яг тэрийг очиж мэдэрчээд тэрийг ингээ мэдэрээд одоо нөгөө нэг бүр ингээ сандгүй байсан юм очиж санаад нөгөөдгөө бодохоор өстой уйлмар санагдаад идэг. Тэр гаргахыг гэхээр гаргаж чадахгүй. Уйлах хэрэгтэй байхгүй. Уйлчих юм бол тэр чинь гарч байгаа ш тодорхой хэмжээгээр. Тэ? Тэгвэл чи тэр гүйцэд гаргах хэрэгтэй. Гүйцэд процесс нь нэгдүгээр удаан байна, хоёрдугаар гүйцэд гаргаж чадахгүй. За тэгэнгუთ манай гэрлээ яаж тусалж чадах вэ? Эсвэл хүн өөрөө хийх тийм арга замууд юу вэ? Эсвэл чиний хийдэг ажил чи тийм ажил байгаа шүү дээ, тий? Зөв. Би тэгж ойлгодог.
За нэг цаг хугацаан дээр очлоо, нэг бясалгал хийлээ, нэг цаг хугацаан дээр очлоо. Тэр 2 настай үе дээр очлоо. Тэнд ингээд нэг харсан чинь одоо ээжтэй гомцсон байдаг ч юм уу. Эсвэл яд чинь тий нэг үйл явдал болоо тий аав ээж нь хэрэлдэж байгаа. Тэгээд тэр ингээд траума авцсан хүүхдүүд ч юм уу. Тэрийг очоо янзаллаа. Тэгээ өөрөө хийх юм бол өөрөө ингээд гүн бясалгалд очоо тий тэр хүүхдийг ингээд аргадаад тавьшруулад ингээд янзлаа шүү дээ тий. Өөрөө тэглэе. Тэгээ тэр бол нэг л үйл явдал байхгүй. Нэгэн үйл явдал. Гэтэл хүмүүс чинь тиймэрхүү орчинд өссөн байлаа гэхэд тэр үйл явдал ганцхан удаа байдаггүй. Айгүй олон давтамжтай. Жохон өөр хэлбэртэй, өөр давтамжтай. Хэдэн удаа болсон. Бүгднийг янзлах хэрэгтэй байдаг байхгүй. Ер нь бол. Тэгээ одоо яг миний хийж байгаа зүйл болохоор одоо тэгээ би ийм олон сар жил зарцуулж чадахгүй юм байна уу? Тэ? Би ингээд жохон товчсмаар байна. Энэ үйл явдлыг ингээд тий. Ингээд олноор нь ингээд тэдэн насандаа бүгднийг одоо тэгмээр энэ одоо янзлуулмаар байна. Би одоо ингээд хүн өөрийгөө мэдчихэд нь шүү дээ. Ингээ ерөнхийдөө би чи нэг ийм амьдрал туулсан да, нэг твцэнтэй ингээ тий. Тэгээ миний дотор нилээд байгаа да гэд айгүй олон листтэй дотоод лист ингээ янзлах олон асуудалтай байх юм байна. Тэгээл тэрийг товчлуулж болно. Тий. Одоо тэр өгөгдөл чадвар нь одоо горол байна. Тэм чадвартай болсон байна. Одоо тийм чадвартай хүн чи өөртөө маш их сайн ажилласан баг тий. Би одоо ингэ чиний тэр нэг подкастыг үзчихсэн чи өөртөө ямар их ажилласан юм бэ гэдгийг бодчихсан хгүй. Чи ер нь бол өөртөө аягүй их ажилласан. Одоо би чинь бас ингээд ягаад сүнсний сэрсэнд орсон талаараа жоохон дурдъя л да. Тэгээд ягаад тэгэхээр одоо түрүүний ингээд нэг сав гэж ярьж штэ тий. Би чинь өөрөө ингээд нэг сав байж байгаа. Хитрхийг сүрэг эрчим энерги тэр бодолт хит автаал тэр бодлыг өөр дотроо ингээд хоримтлуулад хамгийн гол нь тэр хоримтлуулсан эрчим энерги өөрөө дийлэхээ болоод тэгэнгүүт одоо тухайн үед бол тийм юм ямар ч ойлголт байхгүй юу ч мэдэхгүй баа штэ тий. Ямар ч нэг юм биш байна гэл тий. Яг ингээл яг ийм байдлаараа ингээд амьдраад байгаа мó зүгээр оршоод байгаа мó гэд ийм байдалтай болчихсон байхгүй. Тэгээ би яг өчигдөрхөн ингээ бодож байсан. Амьдрал гэдэг чинь юу юм бэ? Гэтэ амьд байх гэдэг чинь юу юм? Амьдрал гэдэг чинь бас юу юм те? Би зүгээр л амьд баймааргүй байсан баг. Амьдрмаар байсан баг. Тэгээ би амьдрмаар байх, амьдрахын тулд те ингээд амьдрна гэдэг чинь ингээд ягаад би заавал ингээд гой амьдрмаар биш. Сонголтоо хийж байгаа байхгүй тэр үед. Би ингээ гой амьдрмаар. Би ингээ гой ар жаргалтай өдөр болгоны гой ингээд enjoy баймаар тий. Тэр мэдрэмжийг авмаар. Тэр сонголтоо хийгээд тэр сонголтыг хийсэн цаг мөчөөс эхлээд өөрчлөлт орж ирдэг. Сүнс өөрөө шийдчихсэн дотоод одоо хүний энэ сүнс шийдсэн тохиолдолд тэрийг ямар нэгэн аргаар гаргах замыг ингээд дотроос зааж өгдөг тий. Чи одоо энэ хүнтэй уулз одоо тийшээ яв. Одоо энэ ямар нэг үйл явдал болонгот тэндээс гарц гаргалгаагаа ав. Тэ шин санаа чамд нэг тийм юм байна, ийм юм байна гэдэг ч юм уу. Тэр санаа болгоны чинь дотор сүнс чийлж өгдөг. Хамгийн гол нь хүн болгон сүнсэндээ одоо тий би ингээд өөрчлөгдөв. Одоо байгаа энэ амьдрал чинь таалагдахгүй юу? Тий таалагдчих чинь таалагдж байгаа хүмүүс ч байж болно. Тий таалагдахгүй байгаа хүмүүс бол сонголтоо нэгдүгээр хийх хэрэгтэй. Би ингээд тэгмээрэн ингэмээрэн. Тэрний дараа дотоод зүүн сунгоо сайн сонсох хэрэгтэй. Хааш намайг чиглүүлж байна. Ямар мэдээлэл рүү намайг чиглүүлж байна. Хинтээ олчруулж байна. Замд хин тааруу тий одоо тэр болгон чинь чиний сүнсний чиглүүлэг гэдэг байхгүй сонголтоо. Надад тэгжиж одоо тэр зүйлүүд болдог. Одоо тэр 3-ээс 5 дээр шилж. Тэр шилжилт чинь юу юм? Энергийн төвшөнд шилжиж байгаа шүү дээ. Энэ махан бие чинь байдгаараа л байна. Сүнсний төвшөнд шилжилт юм. Сүнсний төвшин чинь 3 хэмжээтэй байх юм бол тэгээд нэг амьдл байна гэсэн үг. Нэг гоё амьдрмаар байвал жоохон эрчим энерги дээшлүүлэх, сүнснийхаа төвчөнд эрчим энерги дээшлүүлэх хэрэгтэй л болно доо. Чамаг сая яг гоё амьдрмаар байна. Амьдрсан шиг амьдрмаар нэг гэсэн чинь миний бие амар зарцаат шүү дээ. Би яг тгий шийдсэн байхгүй. Бодож яг одоо эн чинь дохиот өндөр чинь байхгүй. Ер нь болоод тий. Яг нөгөө миний сүнс гэсэн чигмээр байна шүү дээ. Юм сүнс чинь дотроос байгаа ямиг би арцаах гэд уйлмаар санагдах ч юм уу. Тиймэрхүү юмнуудаар яг ингэж биеинд амар мэддэг. Тэгээ амьдрсан шиг амьдрах гэдэг би юу гэж боддог вэ гэхээр одоо бид ингээл оршиж байгаа л тий амьдарч байгаа л нэг өдөр явна шүү дээ. Яг тэр явахын өмнө би ингээд өөрийнхөө амьдралыг харахаар
Хаастай би өстө энэ амьдралыг одоо тусал өстө тас янзын өнгөрөөлөдөө гэд ингээд бүр ингээд нэг юм тулцсан тий. Үздгээч үздцэг хідгээч хийцсэн зүгээр өстө тасарсан байлаа. Өстө амар гоё экспириенс байлаа. За одоо харий гэж байгаа юм шиг тий бараг л нэг гадаадд хүн ингээд зугаалаад ингээд нөгөө ямар ч мөнгөнд баригдахгүй юу ч баригдахгүй бүр ингээд тийш авч үзээл энийг ч үзээл тэрийг ч үзээл ингээл амар гоё байгаа л тэр хоорондоо тий нэг төөгч үзс нэг бодолч нэг үзээл нэг жоохон буруу болон руу чөө амар газар бай за гарыг ч гэж үзээд ингээд нэг амьдралын олон талаас нь мангар их аюу сайн ингээ хараад тэрийг ингээ өөртөө тусгаж аваад тэгээ би яг ингээд тэгээд ингээ гэртээ харих замдаа онгоцсондоо бочтой юм гоё аялал байлаа дараа дахиад явна гэж байгаа юм шиг л яг л тийм мэдрэмжтэй дуусгахыг би яг өнгөрсөн жил шийдсэн байхгүй. Зөв. Natural нөгөө нэг одоо дотор сүнсний чинь дохоо тэмдэг байсан байхгүй. Тэгээ тэр дохоо тэмдгээ өөрөө хүлийн зөвшөөрөөд шийдчихэнгүүт энэ махан бие сүнсэн бие хоёр чинь нэг чиглэл рүү явчихж байгаа байхгүй. Үгүй одоо зарим хүмүүс тий үгүй би дургуй ч гэсэн ажиллаа хийгээл дургуй ч гэсэн өөр юм яд чинь тий тэр чинь болохоор ингээд амьд аргацаагаад байгаа л зүйл байхгүй. Одоо жишээлбэл айгүй судалгаанууд байдаг шүү дээ. Хөхөнд өгсөн хүмүүсээс ингээд ярилцлага аваад та ингээд юун дээр ингээд одоо энэ амьд хэрвээ ингээд буцаа залуу болох юм бол та яах байсан бэ гэж асуугаад ингээд тэр судалгаанууд байдаг шүү дээ тий. Тэнгүүд тэр хүмүүс айгүй харамссан хүмүүс байдаг тий. Ингээ харамсан. Амьдрсан шиг амьдрмаа байвал ямар ч харамсал гэдэг зүйл гих байсан. Тэр үед одоо яа тийм тий. Тэр хүн тайртай гэдгийг хэлэх байсан. Тэр хүнд ингээд би тэгсэн байх нууцлаарай гэж хэлчих байсан гэдэг ч юм уу тий. Тэр нөгөө нэг дотор байгаа сэтгэл дотор байгаа зүйлсүүд гэдэг чинь хүнийг амар их идчихэдэг тий дотроос нь ингээл. Тэр нэг дутуу бас л ингээл дутуу гаргацсан мэдрэмж байхгүй. Яг хэвтэ тэр үедээ яг хүүхчихэд амьдрах хэрэгтэй юм байл л тэ хүн чинь яг нэг хүүхчиг дураараа дургуй гэж уйлмаар уйлаад тэгэл чи муухаг уйл муухаа гэж тэгэл зөстө хөөхөн гэж тэрэл тэгэл ер нь хүн эрчим энерги дээшлэл ирэхээр ингээл айгүй энгийн болчдөг юм байл л тэ ер нь надлал тэгэл энгийн нэг маяг зайг байхаа тэр чинь бүгдээрээ зүгээр нэг юм энергийн давхаргнууд байгаа байхгүй. Тэ их энергийн давхаргаа тайлбарлалтаа нөгөө нэг цөөхөө гэдэг. Энергийн давхаргууд ч одоо тэгэл ер нь бол үзэл бодолтой айгүй одоо бодол үзэл гэдэг чинь одоо ингээд үзэл бодол гэдэг чинь ингээд нэг хүнд ингээд нэг юм хайрцаглагдсан хайрцаг ба шүү дээ тий. Тэр хайрцагны хэмжээнд л сэтгэж байгаа байхгүй. Тэнгүүт одоо би ч одоо айгүй юм би ч одоо нэг тийм хүн байлаа шүү дээ. Ингээд одоо зүгээр л нэг одоо нэг чадсан чадаагүй дэвш зүгээр л нэг юм бардамсан гэх юм уу нэг юм бардамлын хатаа байдаг шүү дээ. Тэнгүүт чинь юундаач бардаад байгаа мэдхгүй зүгээр л тэр нэг юм тэр мэдрэмж нь ингээд намайг худлаагаасаа затгаад байгаа ч юм шиг тийм мэдрэмжсэн. Тэгэл дараа нь тэрийг ойлгочихгоот шалгадаггүй жинхэнэ хинт ямар ч хэрэггүй юм хоосон тэгээ зүгээр л хүнийг цэвэр гацаадаг мэдрэмж байгаа байхгүй. Ер нь бол тэ одоо хүмүүсийг айгүй их гацаадаг мэдрэмжүүд нэгэн заяа. Гэхдээ энэ мэдрэмж идэв эрэгтэй хүмүүс маш их байдаг. Тэр нь айдсууд байна. Тэг ингээд би тийм нас айхаад, ийм нас айхаад хүү яана гэл ингээд одоо жишээлбэл тэг нэг удаа нохоонд дайруулад ингээд айцсан. Тэр үедээ л дайруулаад айсан шүү дээ. Тэгэл боолоо дахиж тэгэл 1000 удаа нохооноос айх ямар шаардлага байхгүй ер нь бол. Зүгээр л ингээд өөрийнхөө даалт хэмсэрт би ийм одоо айлд код тань дэштэй гэдгийг олоод мэдчих юм бол бүгэл шийдэх хэрэгтэй шүү дээ. Би ингээд бүгэл айхаа болио л доо. Ингээд гүн гүнзгий тэрэн лугаа гүн төвлөрөл ер нь гэх юм бол тэрийг янзалж байна. Одоо жишээлбэл эсвэл нөгөө нэг даалт тухамсарт орцсон айцсуудыг гаргах л айгу жоохон хэцүү нөгөө чинь даалт жишээлбэл бүр жоохон байхтай нухан дариулсан байлаа ч гэж бодсон шүү дээ. Тэнгүүт чинь тэр найзууд чинь бүр гүний сэтгэл дотор ингээд айгу гүн хүчтэй хүлээгээд авцсан зүйлүүдийг гаргахын тулд жоохон ажиллагаатай л та ер нь
Хүмүүс бол өөрөө өөр дээрээ ажиллая гэх юм бол өөрөө өөрлөгөө гүн төвлөрөөд ингээд тэр үйл явдлуудыг хамгийн эхлээд хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөхгүй учраас ингээд биеэсээ дэлгэхэд идэг байхгүй. Надад тест юм болох хэвгүй, муу юм болох хэвгүй тест. Би тэгдэггүй гэл ингээд эсэргүүцээд байгаа бүх мэдрэмжүүд чинь л ерөөсөл хамгаалалт. Тэр хамгаалт чи юу юм? Дандаа эйго байдаг байхгүй. Аль одоо ямар нэгэн хэлж байгаа зүйлээд ингээ хүлээж авахгүй байгаа ч гэсэн бас ээгоны хамгаалалт. Ягаад тэгэхээр ямар нэгэн дотор байгаа юм чинь хүндчих гээд байгаа байхгүй нэг. Тэг ингээд өмнө нь болж исэн шархан дээр чинь нэг ингээ зүү зорчих гээд байгаа байхгүй. Тэнгөт хүн ингээл тэр юугаа зоолгохгүй тулд ингээл эсэргүүцэл тэ. Нэг юм хэлэхээр л ингээл тэгчээ. Одоо ялангуяа зарим ингээд үйлчлэгээний ажилтан ингээд онцгой хайрцаж марцаж байгаа. Тэд нар чинь бүгдээрээ л бас бөөн сэтгэлээ шарахтай хүмүүс байна шүү дээ. Тэгэл ингээд нэг яатсан. Тэгээ тэрийг ингээд дахиж мэдрэхгүй тулд ингээд хамаг юм хаагаал гаргаж байгаа хариу үйлдэл нь ингээд жоохон тий агрессив тийм үйлдэл гаргаад ч. Тэр нөө дотроо баахан зүйтэй юм чинь нэмээд заалгалж балах гад ш. Тэгээд үс тараад. Тийм. Гэхдээ ер нь бол тэрийг тайлахын тулд сүүлийн удаа тэр зүг авах хэрэгтэй байхгүй юу? Хүнээс энэ зүүнүүд чинь нэмэгдээд байгаа юм биш үү гэдгээ ойлгоод тэгэх юм бол тэрийг ангааж болдог байхгүй. Би яагаад ингээд ийм амар реакшн гаргаад байна. Энтэй холбоотой надад миний сэтгэл дотор юу болцсон юм бэ гэдгээ ойлгочих юм бол сүүлийн удаа зүг авахдаа энэ сүүлийн зүг шүү гэдгээ бас мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрнийга сүүлийн удаа авахдаа буцаж зүүнүүдтэйгээ бүгд ингээд гаргаад тавьчих юм бол тэгээд тэр чинь жинхэнэ цэвэр ангаалт болж хувирдаг байхгүй. Ер нь тэр нөгөө буруутай мэдрэмж хүнийг нөгөө уучлаагүй тийм мэдрэмжүүд хүнийг одоо энэ сүрэг эрчмийн бодол одоо тэр сүрэг сэтгэлийн шархууд хүний биеинд айгүй нөгөө нэг хүний бие тэрийг ингээд ийм балансанд ингээд барихын тулд хүний бие маш их эрчим зарцуулдаг тийм. Тэгээ тэрийг ингээд гаргаад явуулчихаар ингээд одоо хүмүүс яцч нэг нуруунд дээрээс хүзүүн дээрээс том ачаа авсан юм шиг боллоо. Уусаа тэр ачаанд байдаг шүү дээ. Энергийн хэлбэртэй байдаг байхгүй. Ер нь болол байж лээ. Тэгээд тэр нэг учир шалтгааныг янзлахгүй л учир шалтгаанаа гүйц тавьж явуулахгүй л бол тэр төр зур гарлаач бай буцаал ирнэ гэсэн. Тэгээд учир шалтгааныг олно гэдэг чинь айгүй чухал байхгүй. Ямар үйл явдал болоод яагаад ингээд ямар мэдрэмж аваад яагаад тэнд ингээд эд эсэн дээрээ төвчээд тэрийг үлдээсэн гэдэг л байхгүй. Тэгээд тэр яаж тэр эд эсэн дээр төвжиж үлдсэн гэдгийнхаа олохын тулд ямар үйл явдал болсон гэдгээ буцааж санах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ ингээл хүн ингээд одоо жишээлбэл монголчууд тэр айгүй их анзаарэгддэг зүйл гэхээр ингээд нөгөө үзэл бодлоо хэлэхэд тэг ингээд ойлооч одоо Германд амьдарч байгаа шүү дээ. Ойлоо гадаад хүмүүс ч ингээд зүгээр л ингээд ярьж байгаа нь ингээд үзэл бодлоо солилцоод ингээд би тэгмээр нэгмээр наач тийш тийм шүү дээ гэдэг ингээд санд бодлоо хэлж байгаа нь монголчуудад дийлэнхтэй олонгууд их хүн загнаад байгаа юм шиг үзэл бодлоо хэлж байгаа юмаа санал бодлохоор тэрийг ингээд хүлээж авахгүй байгаа юм шиг тий тэр үнэ чинь бүгдээрээ ингээд өөрсдөө ямар орчинд ингээд яаж тэр үзэл бодлоо ингээд багдааж яаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаагүйг нь л илэрхийлэл тахгүй жишээлбэл тийм. Тэнгүүт одоо энэ олон одоо сая дурддагдсан тий түрүүнээс хойш ярьсан ярилцлагууд ингээд дурддагдсан зүйлүүдээс ингээд тий надад би ер нь ямар хүн юм бэ? Надад ер нь ямар тийм надад ч амьдрал ямар ч асуудалгүй юм. Би сүнсний сэрэлтэнд орохгүй даа тэгээ бусд нь бол хамаагүй гэж бодохгүйгээр хэрвээ сүнсний сэрэлтэнд ороогүй ч байсан, орсон ч байсан. Тэгээ би ер нь ямар хүн гэдгийг өөрийгөө таних нь айгүй чухал ер нь. Таних юм бол одоо энэ амьдралын түвшин дээр ч нү тэр сүнсний түвшин дээр ч нү гэдэг жоохон дараагийн түвшинд гарч ирэх боломж нь гарч. Тэгээ тэр дараагийн түвшинд гарч ирэхийн тулд биеэс ямар орчим энерги ялгар. Биеэс ялгаруулж байгаа эрчим энерги чинь тэр чигээрээ дотор байгаа мэдээлэл واخгүй. Би ямар мэдээлэл хоригдлуулсан хүн юм бэ гэдгээ олж мэдхийн тулд өдөр бүрээ минут секундтэй ажиглаж ижил олж мэднэ гэсэн. Би хэн бэ гэдгээ одоо тий. Би одоо байгаа энэ гэрлээ ноён гэрэл гэдэг хүн тий. Хэн бэ гэдгээ танихын тулд цэвэр ажиглагч төлөв дээр орох хэрэгтэй байхгүй. Цэвэр ажиглагч. Тэгээ ажиглагч төлөв дээр орчиж би чинь ингэдэг хүн юм биш. Тэгдэм биш тийм. Тэгээ эхэндээ тэрийг чинь дөнгөж эхлүүлж байгаа хүмүүст л айгүй хэцүү ингээд. Би тийм биш.
Та нар л тийм гэж бодсон заяа. Тэгэл дараа нь ингээ баг ер нь ингээл ажиглаад ингээл яангууд надад ч жоохон тим юм бэ тийм биш тэгэл баг багаар ингээ жижигээр ингээ хүлэн зөвшөөрч эхэлнэ. Ер нь надад маш өөр байхыг одоо ингээ тий дотроос гоё шинчлэгдээ, өөрчлөгдөө гэвэл өөрлөгөө төвлөр гэдэг ааш тий. Өөрөө тий өөрийгөө төвлөрөхтэй ингээ сайн өөрийгөө ингээ за төвлөрлөө ямар нэгэн юмны сэжүүр үзүүрийг барьж авлаа дад хүлээн зөвшөөрөх. За тийм байж магадгүй. Тэ эхлээд ядаж шууд хүлээн зөвшөөрөхгүй маа гэхээр тийм байж магадгүй юм бах та гэд нэг шинэ өнцөг оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр шинэ өнцөг орж ирж иж хүн дотроос өөрчлөгдөх боломж гарч ирнэ. Ягаад тэгэхээр бидний нөгөө нэг өмнө нь тавигдсан далд тухамсар чинь би авъя гэдээ авчаагүй байхгүй зүгээр автоматар ороод ирсэн зүйл. Тэндээс одоо нөгөө нэг за энийг нь авъя, энийг нь авахаа болио гэдгийг ялгаа салгаагаа хийх хэрэгтэй байхгүй. Энэ нь надад хэрэгтэй дээд эрчим энерги дээр мэдээ дээшлүүл би гой сайхан байлгаа. Дээд эрчим энерги гэдэг чи юм. Тэгэл тэр нөгөө хүмүүсийн хүсэж байдаг аж аргалтай байх, амар амгалан байх, их тайван байх тий. Тэ амжилт бүтээлтэй байх. Тэр зүйлүүд чинь тэгэл тэр чигээрээ дээд эрчим энерги. Чи түрүү ярьлаа шүү дээ хүн ингээд нэг амьдрал нь болохгүй байгаа юм шиг санагтаад байдаг. Хүн өөр нь өөрөө тэрийг мэдчихийдэг. За тэгэнгუთ чинь яг ингэсэн хэрэг. Энийг айгүй олон яадаг. Нэг юм өөрчлөлтмөр санагтаад байдаг. Одоо би гэртээ байгаа юм хамаг юм гаргаж хаямаар санагтаад 10 хэдэн жил боллоо баг. Яг да гаргаа хаяа гэхэд энэ хэрэгтэй гэд 99 буцаад тавьчихдаг. Би ингээд тэгээ би бодохдоо тэрийг гэрийн амиг гаргаж хаямаар санагтаад байсан чи үгүй байгаа байхгүй. Доторх юм илүү төдөө юм гаргаж хаях байсан юм биш 10 хэдэн жилийн дараа ойлгож ирдэг. Гэрийнхаа юм гаргаж хаямаар байсан. Минимал амьдрмаар байна гэж нөхөртөө өглөөд иддэг байсан чи. За тэгвэл дараа нэг хэсэг ус ийм байсан. Хүмүүс гоё жишээ ойлгох байх гэж үдэ жишээ. Гэл амьдрал нэг болохгүй байгаа юм шиг. Би болохгүй байгаа чи миний 90 тонны бүх хүн болохгүй байгаа юм шиг. Би өөрөө болохгүй байгаа шиг гэж бодохгүй байгаа. За 90 тонны бүх хүн болохгүй байгаа юм шиг. Бүгд нь хэрэгтэй юм шиг. Тэгээ би ингээд болохгүй сэтгэл ханамжгүй байгаа юм шиг. Тэгээ яг яагаад байгаа юм гэхээр байр байна уу байна, машин байна уу байна, хоол байна уу байна. Ингээ хувцс байна уу байна. Тэгээ яагаад байгаа жаргал таахгүй зовлоо. Гэт хэсэгөөр нь буруутгалсан. За тэр үгээр тэгээ өөрийгөө хаагаад тэр чигээр нь жаргал таахгүй зовлон гэдэг ингээ гацаарчж байгаа сте. Тэгсэн чи би нэг тиймээ хүнтэй ярьчихсан чи тэр хүн өөрийгөө яг ийм юм ярьчихснаас та жаргал таахгүй зовлон байхгүй гэж би тэр үгэн дээр нь айгаар уурал. Өстө жаргал таахгүй зовлон гэдэг чинь тийм биш аахгүй явж ийна. Тэгээл баахан ярьчихстэй дараа нь яагаад энэ үгэн дээр амар акцент өгöd авах. Өөрөө нөгөө яг энэ бодол дээр би амар олон жил өөрийгөө буруутгаж явсан аахгүй. Би л болохгүй шүндэлтэй авгаа царилаа зэжиргэн. Бага юмдаа сэтгэл ханд чаддгүй өстө. Маягтай юм батэр өөрийгөө баг хэсэг тэгж мэгжээсэ. За тэгж бодоод байгаа хүн байх юм бол энэ жаргал таахгүй зовлон биш тань арай ондоо юм хэрэгтэй байна гэсэн үг тий. Өөртөө байгаа дотоод тэр юмныхаа өчрийг ер нь бол дотроос л ингээд жаргал гэдэг чинь яг юу юм бэ тий? Жаргал гэдэг чинь яг одоо жаргал таахгүй зовлон гэдэг үг чинь айгу цаагаараа ингээд тий. Чамд бүх эд хөрөнгөөр ингээд жаргачдаг болол одоо тэр өвчнөө одоо саятан тэр бунтын хүмүүс чи яагаад тэгээд ингээд бүх юмыг авчлаа гэхдээ би ингээд хоосон байна гэдэг ингээд амиа хорлж морлж байгаа хүмүүс шүү дээ. Эсвэл хар тамхин домтоод ингээд яадаг чинь тий. Тэгж байгаа юм. Тэр яагаад тэр жаргахгүй байна тий. Мөнгө нь хэр их мөнгөтэй хэмжээгээр жаргадаг бол тэр жаргалаа шүү дээ бүх хүн. Тэтлэггүй байхгүй юу? Хүний жаргал гэдэг чинь дотор тэр дүүрэн байдал, дотор тэр цэлмэг байдал чинь хүний жаргал байхгүй юу? Төвөнгөд одоо жишээлбэл таны жишээн дээр авъя л да ингээд тий ойр зүрийн хэрэгцээний юмнууд бүгд байна уу байна. Тэгээ би яагаад жаргалтай биш байгаа вэ? Яагаад тэгэхээр таны сүнс чинь хоосон байгаа даа байхгүй юу? Чи ингээд тий миний дотоод мэдрэмжийг сонсохгүй тий чиний махан биендээ наас юм чинь чи тэг өөхтэй тэр махан би ингээд тий одоо энэ байра машина тэр одоо гоё ганган дашинс тэр бүх зүйлээ авч явахгүй нь тодорхой шүү. Тэг юу авч явах юм? Сүнсний туршлага туулал тэр сайхан авсан гоё мэдрэмжүүд тэдрийг л өвтлөл харна штэ ер нь бол. Тийм. Тэгэхэд чинь одоо Монголд нэг ийм үгнүүд аягүй л байгаа заяа. Жинхэнэ сургаалууд, жинхэнэ одоо зүрх цэцэн үгнүүд гэж байгаа юм. Нэг гуйлсан зүрх цэцэн үгнүүд ахгүй юу? Гэ байдаг.
жишээлбэл одоо тий жаргалт авахгүй зовлон байдаг ч юм. Эсвэл төрийн төлөө огтон боож хүмждэг ч юм. Цаагаараа хүний далд тухамсрыг ингээ буруугаар кодлж яадаг өрнүүд байгаа байхгүй. Тэгээ одоо сүүлийн 2 3 жилийн анзаарч байгаа юм чинь одоо дотоод өв соёлоо буцаан сэргээх тэр хандлага чиглэл айгүй хүчтэй явагдаж штэ. Эн чинь сайн. Гэхдээ энэ дотроосоо шүлт үртэй авах хэрэгтэй байхгүй. Шүлт үртэй авахгүй бол одоо ингээл зүрт зүг шиг юм буруу өгнүүдээ бас ингээл ашиглал тий. Тэр шиг энэ шиг тий. Ингээд жаргалт авахгүй зовлон. Үнэхээр жаргаад байгаа мó гэдгээ өөрөөсөө л асуух хэрэгтэй шүү дээ. Өөрийнхөө сүнснээс, өөрийнхөө дотоод ингээд гүнийхээ мэдрэмжээс би яг ингээд жаргаж гин үү? Би яг жаргалтай байна уу? Яг одоо байгаа энэ амьдрал дээр жаргалтай байна уу? Тий? Ингээд жишээлбэл одоо яа тийм би ээж болоод гэртээ суугаад ингээд депрессэнд ороод байдаг ч юм. Тэгвэл би ээж болохтой жаргалтай байна уу? Жаргалтай биш байгаад байна уу? Эсвэл ингээд тий хүүхдээ харахаар л гоё. Бусд нь бол онцгойч гэдэг ч юм тий. Тэр яагаад байна ингээд дотор хоосон байгаад. Тэр ад жаргал гэдэг чи яг үнэхээр мөнгөөр хэмжигддэг юм уу? Тэгээ мөнгөөр хэмжигддэг байсан байгаа бастай. Хамгийн их мөнгөтэй нь хамгийн их жаргалтай шүү дээ тий. Тэгэл тэр хааны газраас тэр жаргалыг гадна талаас хайх юм бол угаасаа олдохгүй. Тэгээ агуусаа олдохгүй гэдгийг нь бол айгүй олон жилийн дараа ойлгохтой бас. Тэр чинь ойлгохтлоо бас их удаа явж байгаа байхгүй. Дээрэс нь нэг би гэдэг хүн чинь ийм хит энерги мэдрэг хүн юм бэл лээ. Тэгээ тэрийг аяг сүулт нь олж мэдсэн. Айгүй сүулт. Айгүй хожим. Айгүй олон тий аль хэзээ 30 хэдэн жил амьдарсныхаа дараа тэрнгөт ийм ингээд надад гонигтай санагдаад байна гэж бодоодсэн чинь миний гониг биш ингээд хажууд сууж байгаа хүн гонигтай хам бил би шууд гониг мэдрээд идэв. Хүн ингээ айгаад ингээд тавгүй ус ингээд хажууд суучаад ингээд тухгүй ааргаа тэгэл би өөр ингээд тухгүй болно. Тэгсэн чинь би зүгээр ингээд одоо юу байгаа байхгүй юу? Хүний мэдээллийг давхар хүсэж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр чинь тэрийг ялгаж сурах хэрэгтэй юм байл. Би бас мэдтгүү шүү дээ. Тэгсэн чи дандаа байгаа байдлынхаа орчны нөгөө хүнд мөндийг мэдрэг гутаа тэрэнд нэг уцааллаад ингээ аюул төвхтэй байгаад идэв байсан юм бэл. тэр одоо ингээд дотроос уцаарлаад байгаа чинь л ингээд энэ нэг махан одоо энэ сарна гэдэг нэг хүн байна тий. Дотроос чи сүнс чинь за болио өгшөө явъя ийшээ явъя. Наа чи таалагдахгүй байна гэдэг ингээд хатаад байгаа хэлэхгүй юу. Тэгэхээс чи ингээд шууд ингээд нэг хүндлэнгөөс дахиад нэг сарна гарч ирэлгүй наа чи биш ээ. Газар чи надад таалагдахгүй байна гэл ингээд хоёр дахь хүн шиг ярихгүй шүү дээ. Ярьж байгаа хэлбэр нь болохоор тэр мэдрэмжээр орж ирж байгаа. Цэцдэг байхгүй юу. Тэгээ тэдрээгээ бас хооронд нь ялгах хэрэгтэй. Тэгэл ороод ирэнгүүт тэр чинь гой гутал хувц хоол өмд чихэр живсээр ингээ дараа наажчих шин. Тийм. Тэгээ дараад айгүй олон жил л дээ. Дараад айгүй олон жил явж болно шүү дээ. Ингээд 10 жил, 20 жил насаараа явцсан хүмүүс байгаа. Одоо жишээлбэл зарим хүмүүс ингээ амттай ямар дарсаар агаа таргалчихсан тий. Зарим нь одоо нэг жишээ авах юм бол эрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээ өнгөт ингээл за мөнгөтэй олчих юм бол за мөнгөтэй олчоо тэр нөгөө нэг дотор дүүрэх мэдрэмж нь байхгүй. За тэгвэл ингээл эхнэрээ сольж үзнэ. Олон нууц амрагтаа олж үзнэ. Тэгээ тэр нь ингээд жаагаад өгөхгүй заяа хизээч өгөхгүй. Ягаад тэгэхээр тэр дотор өгөх гээд байгаа тэр дүүрэх гээд байгаа мэдрэмж нь өөрөө өөртөө нүүртэлсэн цагт дүүрэх болохоос ш. Хизээч гадна талаас дүүрэхгүй. Өөр нь бол. Тэр өөрийнх нь дотор байгаа сүрэг мэдрэмжүүд чүдээ бинээсээ яаж гаргах вэ гэдгээ тэгэл төвлөрөх хэрэгтэй. Надад юм таалагдахгүй. Яагаад таалагдахгүй? Тэгвэл гаргачих. Бинээсээ яаж гаргах вэ гэв. Эсвэл ингээд айгүй гуур бухимдал дотроо хийцсэн мод тийм хэлсэн. Одоо жишээлбэл хүмүүсийн яриан дээр ингээд одоо ялангуяа эрэгтэй хүмүүс дээр анзаарэгддэг зүйлсэн. Тэр юм улаачтай тэгжилээ. Бас нэг өөргөө дорд үзэл. Нэг хүн хэлсэн төлөө нэг хүн ингээд тийм яагаад тэр хүн тийм чухал байгаа юм. Ер нь бол тэгээ ганцхан хүн дээр ач холбогдол дэлхий дээр 8 тэрбум байх ч тийм ингээд ганцхан хүн дээр ач холбогдлосоо тэр хүнд л муу харагдаж болохгүй төлөө амьдраад байгаа ч тийм хүмүүс ш. Одоо жишээлбэл надад хамгийн хүчтэй мэдрэгддэг зүйл юу гэх юм. Хүний атаархал амар мэдрэгддэг. Ингээд атаархал. Үгүй бүр дээр My God дэлхий дээр бүр хэдэн тэрбум байх чи яагаад заавал ингээд хажууд байгаа найзтай атаарах хэрэгтэй тий. Айгүй өдөд таавас тий бүр ингээд юу ядах чинь тийм. Одоо хүмүүсийн харж байгаа үнцэг ингээд юу чинь жижиг юм байгаад байгаа. Жижиг.
Гэхдээ бол тэр сөрөг мэдрэмжүүд чи юу хэлж ийн гэхээр чинь би тэрийг авмаар байна. Би тэрийг хүсэж байна. Би тийм гоё баймаар байна гэд. Би өөрчлөгдмөр байна, шинжлэгдмээр байна гэсэн л дохиод тэмдэг байхгүй. Ер нь ямар нэгэн таагүй сөрөг мэдрэмжүүд илүү их давмгаалал гэх юм бол чиний өөрчлөгдөх цаг болсон гэсэн дохиод тэмдэг гэж хүлээж аваад би өөрчлөгдөх ёстой юм байна гэд. Өөрөө хүлээн зөвшөөрөөд тэг өөрчлөгдөхийн тулд өөрөө өөрлөгөө өнгөх хэрэгтэй цаг гэсэн үг байхгүй. Ер нь бол өөрчлөгдөх цаг чинь татвар чинь таалагдахгүй л байгаа бол сүнс чинь энэ амьдрал хийж байна гэдэг байхгүй ер нь бол цаад утгаараа л тий шууд ингээд нөгөө нэг сүнснийхээ илэмжийг ойлгож чадахгүй таалагдахгүй байв чинь сүнс чинь тий би энэ махан бие дээр буучаад байна чи ингэж амьдрахгүй өгч хоёул өөрөөр амьдрал та тий гоёор амьдрч болно шүү дээ яхад ийм сонио ингээ амьдралаар амьдраад байгаа юм нэг л их уур бүтэлтэй хүмүүс байгаа тэр уурлаад байгаа чинь одоо тий бана тэр одоо тэр танд тэр манай айд тагсан болохоор биш тэрэнд уурлж ингээд уурлаад байгаа биш байхгүй ер нь бол өөрөө өөртөө л уурлаад байгаа. Ер нь тэр сүнс чинь энэ тархиндаа уурлаад байгаа байхгүй. Чи наад энэ бодол хэд сөрөг бодолтой автаад ингээ тий чи жинхэнэ ингээд өөрийнхөө мөн чанараас солдоод байна. Би чинь уулна ийм биш ээ. Би гоё хүн шүү дээ. Би гоё амьдрмаар байна шүү дээ гэдэг байгаа байхгүй. Цаад хилэмж нь энэ чинь нөгөө сүнсний хилэмж одоо дотоод дуу хоолой юу хүч нэрлэгдэ тий. Янз бүрэлтэй. Ер нь бол бүгд л ярьж байгаа шүү дээ дотор. Өөр өөрийн хэлээр нь. Нөгөө компьютерийн хэл одоо хүний хэл гэдэг шиг. Тэгээ сүнсний хэл гэж юм байна. Сүнсний хэл чинь ихэвчлэн тэр бүр гүнээс ингээд мэдрэгдэж байгаа мэдрэмж. Тэ тэр гүний мэдрэмжүүд чинь одоо таалагдахгүй бол маш хүчтэй сөрөг мэдрэмжүүд байна. Одоо гоё бүр ингээ хүн чин сэтгэлээсээ байрлахаар тэр гүнээс тэр сүнснээсээ байрлаж байгаа хгүй. Ямар гоё юм бэ юм тий. Одоо тэг хөөхтж ирэл. Ингээл хурж ирэл тэрж байгаа л тийм. Тэстэ хайр урал. Тэр чинь ингээл бүр ингээ гүнээс гарч байгаа хамгийн гоё эерэг мэдрэмж тий. Жишээ шүү дээ. Яаж дотроо дүүрэн болох вэ? Яаж дотроо ингээ гэрэлтэй болох вэ? Яаж энэ цагаан болох вэ гэдэг дээр л төвлөрөө. Хэрвээ сөрөг мэдрэмж мэдрэгдчихвэл сөрөг мэдрэмж давмгаалаад байвал тэнд байгаа тэр бүхэл өөр дөрөө айгүй их зүйл биенээсээ гаргах шаардлагатай сөрөг мэдрэмжүүдээ биенээсээ гаргах шаардлагатай л гэдгийг сайвал. Тийм за тэр хоёул өнөөдөр подкастыг ингээд дуусгая зөндөө гоё юм ярьчлаа. Тэгээд сөрөг бодол, сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэлүүд яагаад бий болдог вэ? Аргуул юу болох вэ? Одоо яаж гаргах юм? Тэгэхээр одоо өөрөө гаргах гэж оролдоод чадахгүй болвол очих хүнтэй нийлж өгсөн шүү та гэж тэгээд. Тэгээ аюун гэрэлтэй маш их баярлалаа. Аюу сонирхолтой байлаа. Би гэж хамтаа ярьж байхад өөрөө ингээд бас нэрээ тэгсэн шүү дээ. Нөгөө нэрээ тэгждэг бол бас аюу их баярлж байгаа байхгүй. Тэгээ чамд ингээд одоо ингээд нэг хүмүүс нэг яг энийг хичмээр байдаг байхгүй. Гэт нэг хүн хичмээр юм байдгүй. Тэрийгээ хуваалцаа. Тэгээд ялаа. Би сайн нэг юм хэлчихсэн чи харин яачлаа. Мартчихлаа. Зойч би нэг хальт бодооч одоо. Би хүмүүс ч шүү дээ юу ингэж хэлмээр байна. Нэгдүгээр хүлийн зөвшөөр. Тэр орж ирж байгаа эрэгч вэ, сөрөгч вэ тэр мэдрэмжүүдээ эхлээд хүлийн зөвшөөр. Хүлийн зөвшөөрчиж дараачийн алхам руу гарч ирдэг. Нэгдүгээрт заавал хүлийн зөвшөөр. Заавал ч гэжтэй. Ер нь бол хүлийн зөвшөөр. Би гонигтай анцаа гонигтай гэдгээ хүлийн зөвшөөр. Бити эсэргүүцээ дээ. Ууртай байвал ууралж байгаа гэдгээ хүлийн зөвшөөрөд бити эсэргүүц. Эсэргүүцхээр эн чинь хаалт үүсээд байна. Эсэргүүцээд ингээ хаалт үүсгэхээр ингээ тий уурлаад байгаа ярнаа ингээд бити тэр мэдрэмжүүд их түүхчээд байна. Гаргахтаа зөв гаргах. Ташгарч ойрлж хэрүүл хийж зодтолтож одоо тэгж биш. Гаргахтаа гарга ямар нэгэн аргаар гарга. Спорт хийж болно. Дэр аваад ташгарч болно. Зүгээр тэр гарга тэр хүү одоо ганцаараа байх боломжийг өөрсдөө олго. Өөртөө цаг хугацаа гарга. Өөртөө хоногийнхаа 24 цагт өөртөө зөвхөн 30 минут гэдэг цаг минут гарга. Өөртөө цаг гарга. Тэгээ байгальтай холбогд. Гараад аалах хамгийн наад зах нь. Тэ зүгээр л ингээл гараал байгаа энэ нөхцөл байдлаасаа гараад өөртөө нэг юм вакуум орчин. Гэтэ тэр вакуум орчин чинь байгальтай холбоотой байх хэвээр. Ягаад гэхээр хүн өөрөө байгалийн эд эс байхгүй. Тэр эд эс чинь байгаль дээр очиж ижил цэнэгээ авдаг.
Тэгтээ тэр цэнгээ авахын тулд хүн гэдэг чинь өөрөө байгальтай шүтэн хол барилдлагатай учраас өгөө овоотой, талархалтай байх хэвээр тий. Өөрөөсөө ялгаруулж байгаа энерги чинь зөв байх хэрэгтэй. Тэгэх юм бол өөрөө аяандаа тэр урсгал чинь зөв чиглэл рүүгээ явна. Гэхдээ одоо нэг зөв чиглэл рүүгээ ороод явж байгаа замд давааг өвөө гарч ирнэ. Тэр давааг давахын тулд ойлгох хэрэгтэй. Яагаад энэ юм надад мэдрэгдээд байна? Ахиулах гээд байгаа байхгүй. Тэр таагүй зүйл гарч ирж л тавь. Энэний цаана бэлэг байгаа юм байна уу? Энэ таагүй зүйлийн цаанд надад ингээд даваа гарах бэлэг байгаа юм. Яг хөө ингээд яг сүнслэг замаар яваад хэрвээ одоо тэр таагүй мэдрэмжүүд гарч ирэнгүүт таагүй мэдрэмжүүд чи эхний удаадаа бол ингээд олон давтамжтай ойрхон байлаа тэр. Яваандаа тэр цаана холдоод нэгд мэдхэд тэрийг бүгдийг даваад гарцсан байдаг. Хэрвээ хүлийн зөвшөөрөхгүй хаалт тавиад байх юм бол тэндээс өөрчлөгдөхгүй. Яг мөнхийн зогсоол гэдэг шиг яг тэндэл байна гэсэн үг. Тэр хамгийн эхлээд хүлийн зөвшөөр тэгээд нээлттэй байх хэрэгтэй бүх зүйл дээр. Одоо миний бодож байгаа бодол чинь миний бодлын хайрцаг байх вэ гэдэг талаас нь ингээ бодоод үзсэн. Миний бодлын хайрцаг байх юм. Би зүгээр энүүхэн эндээс сэтгэдэг байвал би зүгээр ингээд хүн болгонд нэг юм жижигхэн хайрцаг байна, дунд зэрэг хайрцаг байна, том хайрцаг байна. Ямар нэгэн хэмжээс дотор сэтгэж байгаа байхгүй. Тэр хайрцагаа тэлхийн тулд энэ бодол чинь заавал шууд зөвшөөрөх албагүй ч гэсэн дахиад нэг шинэ хувилбар оруулж ирэх. Би ингэж боддог байж магадгүй юм байна гэд. Магадгүй хувилбарыг оруулаад ирчих. Тэгэх юм бол тэр чинь толгой дотор чинь нэг шинэ юм орж ирэх орон зай чинь бий болно шүү дээ. Тэр шир орон зай орж ирж байгаа тэр боломжийг ядаж бол. Тэгээ өөрийгөө ажиглах. Тэгчээд л тэгээ дараа чи алхмууд нь гарч ирээд шинжлэлтүүд чинь гарч ирнэ. Тэгээ тэр дотор сүнснээс болон хорвоо ертөнцид одоо хорвоо ертөнцийн хүнтэй яаж харилцдаг вэ гэхээр дандаа тэр дохиод тэмдгээр харилцдаг байхгүй юу? Тэ тэр дохиод тэмдгүүдийг ажиглаж суулгах хэрэг. Надад ер нь юу хэлэх гээд байна? Яах гээд байна? Тэ? Тий. Ер нь бол тэр сөрөг бодлууд чинь бол жинхэнэ үнэндээ одоо таны бодол биш байдаг гэдгийг бол би бол 100% хэлж. Зүгээр яагаад тэр сөрөг бодол бодож чинь дотор хоримтлогдсон сөрөг мэдээллүүдэд цэгцэлчих юм бол тэр бодлууд чинь дахиж бодогдохооч юм ер нь бол бодогдчихэд байвал хальт ороод ирэх бодол бол өөр. Ингээд дахин бодогдоод байгаа бодлууд чинь тэнд цэгцлэх ёстой асуудал байна. Тэр бодлуудаа бүгдийг цэгцэлж эвслээд ирэхин цагт угсаа одоо тэр гаргаж хаях гад юм гаргаж хаях гад байна гэдэг чинь ер нь бол дотроос л юм гаргаж хаях гад тий. Тэгэх юм бол гэр чинь ч өөрөө аяандаа цэгцтэй болно. Тэг ингээд яг хүмүүс ингээд тайлбарлаж байна л та нөгөө тий. Гэр чинь цэгцтэй байхгүй ажиж дотор чинь дараа нь цэцлэгдэнэ. Үгүй байхгүй. Дотор тал чинь цэцлэгдэж гадна тал чинь цэцлэгддэг байхгүй. Ер нь бол 1000 гэрээ цэвэрлээд тэгээд дотор тал нь ингээд 30 цамбрааг өмсөндөө дахиад гэрээ цэвэрлэн дахиад гэрээ цэвэрлэж шүү дээ. Ер нь бол тэгэхээр ер нь доторхоо цэцлэх мэдрэмжүүдээ цэцлэх. Яаж ингээд тэг буцаад нөгөө нэг би дахиад нэг юм хэлчих үү. Одоо гэгээр л яриад байгаа шүү дээ. Би одоо та нэг хэлж байгаа шүү дээ. Ер нь гэгэрийг. Ер нь гэгэрж ич ер нь дахиж сүний төрөл авахгүй гэдэг. Ер нь хүн чинь сүнс чинь угаасаа л гэгэн шүү дээ. Сүнс угаасаа гэгэн байхгүй. Гэгэрх ямар шаардлага байхгүй. Хүн ингээд өөрийгөө хайгаад байна гэдэг шүү дээ, тий. Тэр хайгаад байгаа чи зүгээр өөрийнхөө мөн чанар дээрээ буух гээд байгаа байхгүй. Миний сүнсний мөн чанар дээрээ буух гээд байгаа. Угаасаа сүнс чи угаасаа гэгэн. За. Тэгэхээр сүнсний мөн чанар дээрээ буух гээд байгаа. Сүнс өөрөө чинь одоо бид нар чи ингээд айгүй олон төрөл авсан байна шүү дээ, тий. Тэгээ одоо энд байгаа энэ оюун гэрэл гэдэг бие дээр байгаа энэ мэдээлэл дээр тий зарим мэдээлэл чинь буруу байна гэж сүнс чи ингээд за болио гэдэг. Тэгээд тэнгуут чинь нэг яадаг байхгүй. Одоо дотоод эсэргүүцэл мэдрэмж чинь зөрчлөөд гарч ирдэг байхгүй. Тэнгуут тарих зүрх хоёр чинь зөрчилдөд. Тэгээд зөрчилдөд эхлэх юм бол уул нь надад тийг санагдаад байдیں۔ Гэтэ би тэгж бодож гин гэдэг хоёр ч одоо тарих зүрх хоёр аахгүй. Тэгээ энэ тарих зүрх хоёроо нэгтгэх хэрэгтэй. Хаана зөрчилдөөд вэ? Тэр зөрчилдөөнийг цэгцэлттэй байдаг байхгүй юм бол. Тэгээ тэр зөрчилдөөнүүдээ олох хэрэгтэй дотроос. Би энийг ингэж бодоод байгаа гэдэг бодлоо багасгаад мэдрээд байна гэдэг дээрээ илүүд нэг төвлөрөөд нэг хэсэг яваад үзэхгүй да тий. Тэгээд жагаад мэдрэмжэн дээр юу гэж чинь тий.
Тэгээ тэр сүрэг байна уу? Эерэг байна. Сүрэг байвал тэнд засах юм байна л гэдээ ойлгочих. Тэгэл тэр сүрэг юмаа засъя, амслаа, биенээсээ гаргая л гэх. Месш гоё орчин энерги дээр ингээд урсгах юм бол юм болгон чинь гоё өнгөтэй харагддаг шүү дээ. Амьдрал дээр тий гоё өнгөтэй болж бол үйл явдал хүртэл гоё. Би нөгөө хамгийн анхны туршлагаараа юу яжсан байхгүй. Яг анх бясалгал хийжээл ингээл айгүй гүн төвшин бясалгаад ингээл айгүй гоё орчим энерги аваад тэгэл яжсан чинь гараал явангууд үйл явдал өөр болчихт юм бэ. Тэгэл шал таньдгүй хүн үржсэн нөө хаах чи ямар гоё харагдаж байна гэхэлч яваад ч юм уу тэр чинь ингээд нөгөө энергийн төвшөнд өөрчлөлт гарч ирж байгаа байхгүй.